Сайн байцгаана уу? Loyal Tarot байна. Шинэ бичлэгээр уулзж байгаадаа маш их баяртай байна. За энэ удаагийнхаа сэдвэр болохоор та яг амьдралынхаа ямар үе дээр явж ийн вэ? Юуг туулж ойлгох ёстой үе дээрээ явж ийн гэдгийг харна. За тэгээд та яг зөв замаараа явж байгаа юу? Яг нэг амьдралын чи одоо туулах ёстой үе байгаад байгаа шүү дээ. Яг энэ замаараа зөв явж чадчихэв үү гэдгийг харах болно. Өмнө нь ерөөсөө иймэрхүү сэдвээр уншлах хийж байгаагүй. Манай найз надад санал болгосон. Тэгээ надад айгүйх таалагдсан учраас энэ сэдвээр хийж байгаа. За нэмэлтээр нь болохоор бид нар нэлээд олон юм харнаа. За яг одоо туулж байгаа энэ нэг үе фейс мөчлөг байгаа шүү дээ. Энэ мөчлөг энэ үе дууссаны дараа ирэх шинэ үе нь яг ямар үе байх юм бэ гэдгийг харна. За яг тэр шинэ амьдралын чи үе ирээдүйд тань дээр ирэх үед та яг яаж ад жаргалтай байх юм? Юу таныг ад жаргалтай болгодог болцсон байх юм гэдгийг харна. За тэгээд тэр шинэ үе дээр ч гэсэндээ сорилтууд байгаа тийм үү. За ямар сорилтууд гарч ирж байгааг харна. За тэгээд эцэст нь болохоор сахиуснууд танд ямар зөвлөгөө өгч ийн вэ? Тэрийг харах болно. За ингээд уншлагаа эхлүүлье. Баярлалаа. Бүлэг сонголт нь болохоор зургийн хэлбэрээр дараагийн бичлэг дээр гарч ирнэ. Тэнчэнээс харж байгаад хамгийн таалагдж байгаа нэг бүлгээ сонгоод уншлагаа үргэлжлүүлж үзээрэй. Баярлалаа. За одоо бүгдээрээ нэгдүгээр бүлгийг сонгосон хүмүүсийн уншлагыг эхлүүлье. Нэгдүгээр бүлгийг сонгосон хүмүүсийн маань хувьд та одоо яг амьдралынхаа ямар үе дээр явж байна вэ гэд харахад уншлага ер нь эхлэхдээ хатны ээлд энд доошоо харснаа хатны саваа дээшээ харсан байдалтай байгаа. За тэгээд ер нь бол тайлбарлах юм бол ингээ хүн нэг ингэдэг штэ айгүй ингээд бүх зүйл тодорхой байгаад ч юм уу бүх зүйлийг яг ингээд өөрөө тодорхой болгоод ч юм уу те маш нарийн нандин төлөвлөгөөнүүд гаргаад схем зураг зураад яг тэр нэг тийм төлөвлөгөөнийхөө дагуу ингээд явдаг штэ. Тийм үе дээрээ бол явахгүй байгаа гэж хүзүр дээр бол гарч ирж байна. Логик ухаанаар гэхээсээ илүүтэй дотоод зүн совин маш хүчтэй ажиллаж байгаа үе дээрээ нэгдүгээр бүлгийнхэн маань явж байгаа. Тэгэд ихэнх зүйлийг яг ингээд нэг тийм гүн ухаан өөрийнхөө дотоод бодол мэдрэмжийг айгүй сонсох те дээрэс нь нэмээд яг хүсэж байгаа зүйлээ өөртөө ингэж манифест хийх шаардлагатай тийм үе дээрээ явж байгаа. Яг ингээд одоо таны бодит байдлыг харахаар хатны ийлд доошоо харж гарч ирж байна гэд тэгэхээр за 1 жилийн дараа гэхэд би юу хийж явах вэ? 2 жилийн дараа гэхэд миний амьдрал яг ямар байх вэ те тэр тал дээр ер нь их тийм нарийн төсөөлөл байхгүй байгаа. Энэ нь болохоор заримдаа та бүхнийг ингээд айгүй нэг тийм эвгүй тодорхойгүй нөхцөл байдалд бас аваачиж оруулдаг байж иж болно. Яана ингээд би яг бүх зүйлийг мэдэхгүй байгаад байна штэ тий. Ер нь цаашид ингээд хэм болох юм, юу хийх юм, тэр болгоныгоо сайн ойлгохгүй байна. Миний яг ингээд ирээдүйн нөхцөл байдал бүгд ингээд амар гой баталгаатай биш байна гэсэн нэг тийм айдас дунд байгаа юм шиг мэдрэгддэг байж иж магадгүй. Гэхдээ яг одоо амьдралын чи явж байгаа үе болохоор та ингээд өөрийнхөө хийж байгаа зүйлсийг ч юм уу өөрийнхөө шийдвэрүүдийг ингээл өөртөө ч тэр бусдад ч тэр ингээл баталж нотлол та бүх зүйлийг мэддэг чаддаг ойлгоцсон мэд амьдрах биш эсрэгээрээ ер нь илүү жоохон тотгошооноо болж яг нэг тийм зүн совингоороо амьдралаа чиглүүлэх ийм үе дээрээ явж байгаа гэж хүзэр бол буулгаж ирж байна. Тэгээ ер нь бол нэлээд ийм өмнөх үетэйгээ харьцуулахад ч юм уу магадгүй нэг жилийн өмнөх өөртөө та одоогийн өөрийгөө харьцуулах юм бол илүү ингээд нэг тийм жоохон ганцаараа байхыг илүүд үздэг болцсон. Айгүй их гарч ордог, олон найз нөхдөдтэй айгүй завгүй амьдардаг байсан бол одоо ингээд найз нөхдийн тооч жоохон цөөрөөд гарч орох чинь ч ер нь бол багасаад тий ихэнх цагийг бас ингээ өөртөө ганцаараа өнгөрүүлдэг болоод байгаа гэж иж магадгүй. Тэгээ энэ нь ерөөсөө буруу зүйл биш. Яг нэг тийм solitude үе дээрээ явж байгаа.
гэж хүзэр дээр бол гарч ирж байна. Тэгээд энэ үеийг зөв ашиглах юм бол одоо дараагийн амьдралын үе чинь маш гайхалтай шинээр эхлэхээр бол харагдаж байна л да. Яагаад вэ гэхээр хатны саваа бол ер нь яг одоо таны манифест хийх хүч чадал чинь айгүй өндөр түвшинд байгаа. Нэгдүгээр бүлгийг сонгож байгаа хүмүүс маань өөрсдийгөө ер нь бол анзаараад үзээрэй гэж хэлмээр байна. Ямар нэгэн зүйлийг ингээл бодоод ч юм уу те. За яг тэр юм хийх бах та, энэ юм ингэх бах та гэж хэлсэн болгон чи ер нь нөх их удахгүй айгүй хурдан биелээд байгаад байгаа гэж магадгүй. Яг нэг амны бэлгээс аштын бэлэг гэдэг штеп. Тэр аштын бэлэг бол ингээд ер нь жоох удаан хугацааны дараа илэрч олондоо тэхгүй ерөөсөө л нэг 7 хоногийн дотор ч юм уу, нэг сарын дотор ч юм уу сайн муу юуч бай. За тэр ингэж магадгүй, энэ ингэж магадгүй гэж бодож исэн. Аль эсвэл нэг юмд ам гараад хэлж ярьжсэн зүйлс чинь яг ингээд бодит болох гээд байгаа хандлага байгаа бол та өөрөө маш их зүйлийг манифест хийдэг ийм үе дээрээ явж байгаа гэж хүзэр бол гаргаж ирж байна. За тэгээд энэ бол гэхдээ нэг тийм амар чимээгүй юу гэд тэгэхээр бас тийм биш. Та яг нэг юумэр юм битээ өөрийнхөө айгүй тийм халуун дулаан байдал бусдад ингээд айгүй гоё мэдрэмж төрүүлэх, бусдад сайхан сэтгэл төрүүлэх, бусдад урам зориг өгөх тэр чадвараараа уг нь бол яг гялалзах ёстой үе дээрээ явж байгаа гэж хүзэр дээр бол бууж ирж байна. Хүмүүс одоо таныг юумэр юм битээ амар их мэдлэг боловсралтай, айгүй ухаантай, айгүй дуршлагтай учраас таныг одоо юм ухаалаг мундаг шүтэж биширмээр хүн гэж харахаас илүүтэй та айгүй халуун дулаан хүн, өөртөө итгэлтэй хүн, бусдад сайн зүйлийг хийж сайхан ханддаг хүн. Нэг тийм халуун дулаан ауратай учраас та ингээд бусдын хүндлэлийг хүлээх одоо яг тийм үе дээрээ явж байгаа гэж хүзэр бол буулгаж ирж байна. За тэгээд ер нь бол та одоо бас дахиад ямар үе дээрээ явж байгаа вэ гэд тэгэхээр цамхгийн энержи ер нь бол гарч ирж байна л да. Ер нь бол хувийн амьдралд чинь ч юм уу нэлээд жоохон юм том айгүй олон гэж би бол хэлэхгүй. Гэхдээ нэг тохиолдолд нэлээд хүнд зүйлс бас айгүй олон тохиогоод ижиж бас болох юм. Гэхдээ яг ямар талбарт вэ гэд тэгэхээр одоо найз нөхдөдөө жоохон муудалцаж эв түнжин хагарах ч юм уу те. Таны хүрээлэл айгүй өөрчлөгдөж байгаа бол за гэр бүлээсээ яг ингээд тусдаа гараад бие дагаад амьдарч байгаа бол ч юм уу аль эсвэл айгүй удаан хийжсэн ажил төрлөө ингээд солиод шинэ ажил энэ төр эхлүүлэх гээд ажил энэ төр хайж байгаа аль эсвэл шинэ ажилд ороод явж байгаа хүмүүсийн маань хувьд гэх юм бол эдгээр гэхдээ яг ингээд бодоод үзэхээр айгүй эвгүй баггүй юу. Айгүй олон чухал найз нөхдөдөө ингээд харилцаа холбоогоо таслаад шинэ хүрээлэл энэ төрд орох өөрийнхөө дадсан зүйлээсээ өөрийгөө ингэж чөлөөлж гин гэсэн үг. За удаан хамт байсан хосоосоо бас харилцаа холбоогоо таслаад яг сингл болох ч юм уу. Аль эсвэл ингээд гэр бүлтэйгээ ер нь бол хамт амьдрал нэг талаараа ингээд гэр бүлийнхэндээ тусламж дэмжлэг үзүүлээл ингэдэг байсан бол болоод ер нь бие дагаад байр түрээслээд ч юм уу гадагшаанаа яваад ч юм уу ингээд ганцаараа амьдрахыг сонгох яг ийм том шийдвэрүүдийг ингээд айгүй их гаргаад байгаа юм шиг танд санагдчих магадгүй. Энэ нь болохоор ингээм амар гинтийн өөрчлөлт шиг танд хэцүү бас мэдрэмж төрүүлж байгаа байж иж болно. Тийм бол энэ нь ерөөсөө та өөрийнхөө төлөө хийж байгаа зүйлс гэж хүзэр дээр гарч ирж байна. Яг ингээд амьдралынхаа яг ямар үе дээр явж байгаа гэхээр ерөөсөө би гэдэг хүн буюу одоо та яг өөртөө хамгийн чухал, хамгийн нэн тэр үнд байх энэ үе дээр явж байгаа. Та яг өөртөө аз жаргалтай байхын тулд үнэхээр өөрт чи өөрийгөө зөвхгүй байгаад байгаа, өөрчлөлт авчрахгүй байгаад байгаа, залхаж уйдаад байгаа тэр ажлыг солих хэрэгтэй. Ганцаараа бас тайван амгалан бие дагаад эрэх чөлөөтэй байхын тулд одоо яг ингээл аав ээжтэйгээ ч юм ах дүүтэйгээ ч юм уу ингээл олуулаа амьдрахгүй байхыг бас сонгох хэрэгтэй. Үнэхээр ингээд нэг хосын харилцаа чинь ч юм уу найз нөхдөй харилцаа чинь таныг аз жаргалтай байлгахгүй, таныг ямар нэг байдлаар манипуляц хийгээл аль эсвэл өөрийг чинь ингээл ашиглаад таны хийхийг хүсэж байгаа, явахыг хүсэж байгаа тэр замаас чи ингээ хоошин татаад ах юм бол тэр харилцааг дуусгах зэрэг нь болохоор дандаа өөрийгөө хайрлж өөрийнхөө төлөө энэ сонголтуудыг хийж байгаа. Ер нь цаашид яг хувь хүн чинь өөртөө маш гоё сэтгэл хангалуун, бүх талбартаа сэтгэл хангалуун, аз жаргалтай байхын тулд одоо яг таныг аз жаргалгүй болгож байгаа, таныг стресстүүлж байгаа тэр зүйлс дээрээ яг ингээд тэмцэж байгаа тийм үе дээрээ явж байгаа гэж бол
гарч ирж байна. Гэхдээ яг ингээд энгийн заримдаа ингээд жоохон сөрөг өнцгөөс харах юм бол байнга л ингээд нэг тийм тэмцэлтсэн тий өдөр хоногоо нэг яа ихсэн аль эсвэл хүмүүстэй ингээд байнга маргаан зөрчилдөөнтэй айгу юм хэцүү байгаад байгаа юм шиг танд санагдаж магадгүй ч гэсэндээ энэ болгоныг та ирээдүйн өөрийнхөө аз жаргалын төлөө хийж байгаа гэдгээ бол ойлгох хэрэгтэй байгаад байгаа харагдаж байна. Тэгээ энэ хэсгийг харахад болохоор нь штэ ер нь бол нэгдүгээр бүлгийг сонгож байгаа хүмүүс маань өөрсдөө одоо ийм маш үүрэг хариуцлага өндөртэй зарим талаараа ингээ уламжлалт одоо ёс заншил те гэр бүлийн динамик удаан нөхөрлөл ажил карьерийн одоо яг ингээл үн цэн энтрийг айгүй чухалчилж үздэг хүн байгаад байгаа байхгүй. Ийм байдалтай та айгүй удаан явсан. Бараг өнгөрсөн 5 жилийн хугацаанд ингэж амьдэрсэн байж магадгүй. Гэтэл одоо болохоор ингээд ер нь л нэг тийм ирээдүйн ингээ харагддаггүй. Та ингээ өөрт чинь амар үн цэнтэй айгүй чухалтэй өнөөдрийг хүртлэх босгоцсон яваад ирсэн ажил карьераа би сольж болохгүй. Би чи ингээд намайг хүсгсэн аав ээжигээ хайрлаж тэр хүмүүсийг нэгдүгээрт тавих хэрэгтэй, ах дүүгээ бодох хэрэгтэй. Би энэ хүнтэй амар удаан найзалцсан да. Би энэ хүнтэй айгүй удаан хосууд байцсан да тий. Тэгж бодож яг ингээд нэг өөрийгөө зориулаад байсан ч гэсэндээ нөгөө хүмүүсийн чинь зүгээс, нөгөө хүчин зүйлүүдийн чинь зүгээс танд ерөөсөө нэг юм тодорхой байдал өгөхгүй, зарим талаараа ингээд таныг шаналгадаг, таныг гомдоодог одоо яг нэг тийм нөхцөл байдал байгаад исэн байгаа байхгүй. Одоо тэрнээсээ ерөн салж эхэлж байгаа гэж болвол хүзэр дээр гарч ирж байна. Урд нь болохоор та ер нь бол нэг тийм дагагч байсан гэх юм уу та. Яг ингээд нэг тийм угаасаа хүүхдүүд ингээд жоохон бахасаа эхлээл за тэгж болно, ингэж болохгүй. За тэгээ зарим бүр ингээд эцэгчүүдийн зүгээс ч юм уу чи тэгэх хэвээр. Чи гэр бүлийнхнээ ингэж хүндлэх хэвээр, аав ээжээгээ л зөвхөн хайрлах хэвээр. Тэр гэдэг ч юм уу те. Ингээд нэг тийм айгуу тийм хөвшмөл ойлголтыг хүүхдүүдтэй суулгадаг штеп. Тиймэрхүү зүйлсэд ингээд ерөнхийдөө айгуу автцсан. Би ийм зүйлийг хийж болно, ийм зүйлийг хийж болохгүй гэд. Ялангуяа хийж болохгүй зүйлсээ, оролдож болохгүй зүйлсээ айгуу сайн мэддэг. Тийм учраас яг ингээд нэг тийм бусдын хэлснээр ч юм уу, нэг тийм нийгмийн стандартын дагуу ч юм уу айгуу ингэж дагагч хийж амьдардаг байсан бол одоо энэ болгоныгоо яг ингээд нэг тийм нурааж байгаа үе дээрээ байна. Тэгээ нэг жишээ аваад хэлэх юм бол одоо юу гэмээр юм бэ? Айгүй юм энгийн эрэгтэй эмэгтэй байжсна гинт та үсээ ингээл амар тайраал цав цагаан блонд өнгөөр ч юм уу будаал те. Ирс айгүй турхаар шийддэг ч юм уу, царай төрхөнд айгүй өөрчлөлт оруулахаар шийддэг ч юм уу те. Ингээ өөрийнхөө identity буюу яг хувь хүнийхээ одоо яг ингээ та хин юм бэ гэдэг тэр нэг өгөгдлийг айгүй ингэж өөрчилж байгаа байдалтай болвол байна. Гэхдээ энэ болохоор ингээл зүгээр л нэг гинт нэг өдөр би өөрчлөгдөжээ, би болжээ гэсэн зүйл бол биш. Ингээ маш удаан хугацаанд та хичээгээд байхад яагаад ч юм тэр хичээл зүтгэлийг чинь ингээд нэг тийм үнэлэхгүй ч юм уу, хариун танд ерөөсөө ингээд шударгаар ирэхгүй байсан тийм нөхцөл байдлуудыг цаашаа үргэлжлүүлэхгүй гэж одоо шийдэж байгаа. Ийм энергитэй бол байгаад байгаа харагдаж байна. Тэгээ нэгдүгээр бүлгийг сонгож байгаа хүмүүс маань одоо бол яг нэг тийм ялангуяа ганц бий байгаа хүмүүсийн хувьд гэх юм уу да хайр дурлалыг ер нь бол аль болох нэгт тавихгүй байхыг бас сонгож байгаа үе дээрээ явж байгаа харагдаж байна. За ингээ хостой байсан ч гэсэндээ те яг ингээ хосын амьдрал, хайр дурлалын амьдрал яг таны хувьд ингээд айгүй чухал нэгдүгээрт байх ч юм уу те ингээ бүр маш анхаарлаа хандуулах хэвээр тийм үе дээрээ бол ерөөсөө яваагүй байгаад байгаа харагдаж байна. Тийм учраас яг ингээд нэгдүгээр бүлгийг сонгож байгаа ганц бие хүмүүс маань бол ер нь цаашаад ч гэсэндээ хэсэг хугацаанд ганцаараа байхыг айгүй илүүд үзэж байна. Би нэг хэсэг хугацаанд ганцаараа байх хэрэгтэй. Альсвал хайр дурлалын харилцаанд ер нь бол нэг яарад хэрэггүй. Би ганцаараа байна гэл ингээд яараалах хөстэй болохгүй л тий. Тэгээд бол хэрэггүй маань гэдэг үе дээр явж байгаа. Хостой болон гэрэлцэн хүмүүс маань болохоор яг ингээд амьдралыг нэг тойрог гэдээ аваад үзэх юм бол хамгийн голд нь одоо хамгийн гол анхаарлын төвд нь болохоор яг ингээд гэр бүл хайр дурлал ч юм уу тэр зүйл ерөөсөө байхгүй байгаад байгаа ийм үе дээр явж байгаа. Эсвэргээрээ яг энэ нэг бүрэнхий хэлбэртэй одоо яг таны амьдралын тойрог гэж үзэх юм бол төвд нь яг одоо би хувь хүн миний аз жаргал
гэдэг тийм зүйл байгаад байгаа харагдаж байна. За тэгээд devil доошоо харж гарч ирж байна гэхээр ер нь бол ингээд нэг тийм хэцүү үеэсээ салах яг тэр процесс чинь ингээд одоо явагдаад ер нь бол дуусж байгаа гэж бол хэлж болохоор байна. Өмнө нь болохоор та ингээд айгүй санаа зовоод шаналал гэхдээ ерөөсөө ингээд салахаас айгүй айдаг байсан зүйл байгаад байгаа байхгүй. За тэг би сая зөндөөл жишээнүүд авлаа л да. Гэхдээ надад нэг гоё жишээнүүд ягаад ч юм өнөөдөр бас орж ирэхгүй л байгаад байна. Одоо юу мэрийн хүн ингээд нэг ажилдаа бараг 5 жил 10 жил ажиллажлаа. За тэрний дараа солих амар хэцүү те. Яагаад вэ гэхээр зөвхөн нэг газараа нэг юм хийгээд 5-аас 10 жил болчоод байхад тэрийг дуусгаад өөрчлөлт авчрахыг хүснэ гэдэг өөрөө ингээд айгүй эрсдэлтэй амар зүйл байх болно тийм үү. Тэгээд яг ийм зүйл дээр ингээл айцтай байснаасаа болоод ингээл нэг юм хийгээл яваал ингээл жилүүд нэмэгдээд л байгаад исэн. Тийм бол за үгүй би одоо яг энийг өөрчлөе. Би яг энэ эрсдлийг гаргая. Айгаад ах юм байхгүй. Өөр боломж, өөр сонголтууд гарч ирнэ гэдгийг ойлгож эхэлж байгаа. Ойлгоод ер нь бол дуусж байгаа гэж болвол бууж ирлээ. За тэгээд одоо жишээ авах юм бол хүн бас ингээд нэг тийм хайр сэтгэл дуусчаад байхад зүгээр attachment буюу би биндээ ингээд тасцсан ч юм уу те хамааралтай болцсон бас яг нэг тийм зүйл ингээд харилцаанд үлдчихдэг штеп. Тэрнээсээ болоод хайр сэтгэл үнэхээр байхгүй болчиход байсан ч гэсэндээ баран ингээд хатуйлахад нөгөө хүнээ харахаар ингээд дургуураад байгаа хэрнээ ингээд салж чадахгүй байгаад идэг штеп. Энэ бол яг ингээд нэг харилцаанд нэг юмд донтож байгаа, автж байгаа, тэрнээсээ гарч чадахгүй байгаатай яг адилхан гэх юм уу. Тим юмд бас айгүй удаан байсан бол тэр зүйлээсээ гарч явж байгаа харагдаж байна. Гол нь ингээ байж л байвал бас болохоор тийм таатай нөхцөл байдал ерөөсөө байгаагүй. Таныг айгүй стресстүүлдэг байсан, та айгүй шаналдаг байсан те. Яг үүндээ таны ингээ ментали буюу оюун санааны хувьд айгүй зовоогоод байдаг байсан. Тим хүмүүс тим нөхцөл байдлыг ингэж орхиж өөр илүү гоё шинэ хүмүүс, шинэ хүрээлэл, шинэ ажил, шинэ боломжуудыг хайж эхэлж байгаа. Эхлээд ингээд үргэлжлүүлээд явж байгаа ийм үе дээрээ явж байна. Тэг энэ үе чинь бас ер нь бол нэгдүгээр бүлгийнхний маань хувьд нэлээд удаан үргэлжилсэн байгаа харагдаж байна. Тэгэд амьдралын яг энэ мөчлөг, энэ үе чинь болохоор хамгийн богиндоо одоо зарим хүмүүсийн хувьд үгүй би яг нэг иймэрхүү юм мэдрээд айгүй удаан явж байна. Бараг сүүлийн нэг жилийн байдалтай байлаа гэж байгаа бол энэ зууны 7 дугаар сард яг энэ үе чинь ер нь бол дуусна. Тэгээд дараагийн шинэ үе эхэлнэ. Тэгэхгүй саяхнаас ингээл ер нь бол гинт өөрчлөлтүүдтэй ингээл амар нүүр тулаал те шудраг бус зүйлс ингээл орхиол хаяал эхэлж байгаа болвол одоогоос ер нь 7 сарын дараа гэхэд яг энэ үе чинь ер нь дуусахаар бол хүзүр дээр гарч ирж байна. Тэгээ ордуудыг харах юм бол таны орд байх магадaltaй, эсвэл тантай ойр дотны хин нэгний орд байх магадaltaй маш хүчтэй гал арслан хонь нум энэ дотроо хонь аяг хүчтэй харагдаж байна. За тэгээд ихэр хумах жинлүүр охины орд маш хүчтэй байна. Бүхний орд маш хүчтэй байна. Материйн орд бас маш хүчтэй байгаад байгаа харагдлаа. Хилэн цас гарч ирж байна. За энэ нь таны айлсвал таны амьдралд ингээд ойрхон байгаа хин нэгний орд байх боломжтой. За одоо дараагийнхаа хэсэг рүү оръё. За та яг зөв замаараа явж чадж байгаа юу гэдгийг харах болно.
За нэгдүгээр бүлгийг сонгож байгаа хүмүүс маань яг зөв замаараа тэгвэл явж чадж байгаа юу? Одоо яг амьдралынхаа яг ямар үе дээр явж гинэ гэдгийг бид нар сая харсан шүү дээ. Тэгээ тэр үе чинь яг зөв зам юм уу? Зөв үе юм уу? Буруу үе юм уу гэсэн үг ерөөсөө биш л дээ. Яг нэг амьдралынхаа ийм тогтсон үе дээр яваад байна. За тэр үеэ ер нь яг ингээд зөв замаараа явж туулж чадж гинэ үгүй юу гэдгийг харж байгаа байхгүй юу? Тэгэж асуухад болохоор шүү дээ, тэ. Ер нь бол зөв замаараа явж гин. Яг зөв замаараа явж байгаа. Гэхдээ штэ тий. Яг зөв замаараа зөв явах юм бол бүр илүү хурдтай яг ингээд би за зөв амьдраад байгаа юм биш үү? Миний амьдрал ер нь болоод байгаа юм биш үү гэдэг тэр гоё сайхан зүйлсийг нэгдүгээр бүлгийнхан маань илүү мэдэрхээр байгаад байгаа харагдаж байгаа байхгүй. Гэтэл тэгж чадахгүй байгаад байгаагийн шалтгаан нь юу вэ гэхээр зөв замаараа яваад байгаа хэрнээ бодол санаа чи айгүй жоохон буруу байгаад байна. Иннээс болоод ингээд нэг тийм тоглоом одоо юм видео тоглоом байдаг да. Тэгэнгүүт ингээл ялангуяа нэг юм уралдаантай нэг замаар явдаг тоглоом гээд төсөөлчий. Тэгвэл таны бодол санаа ер нь зөв байх юм бол ингээд ямар ч саад гарахгүй айгүй юм амархан тоглоом байх болно. Гэтэл бодол санаа ч буруу байгаад байгаа учраас ингээд замд чи айгүй их юм саадууд гарч ирээд байгаа гэх юм уу да. Гинт ингээл доошоо ундаг хонгил аль эсвэл дээрээс ч юм унж ирдэг ч юм уу те. Эсвэл зам дээр гинт нэг тийм амтан гараад ирдэг ч юм уу яг нэг тийм саад дотоорууд айгүй ихтэй байгаад байгаа харагдаж байна. Энэ болгоны шалтгаан нь болохоор юу юм бэ гэд тэгэхээр өнгөрсөн дэх гомдол айгүй их байгаад байгаа харагдаж байна. Энийг айгүй гоё тавьж явуулах хэрэгтэй. Ингээд сая өмнөх хэсгийг харахад болохоор за надад ер нь шудраг бус хандсан те ийм нөхцөл байдлууд байна, ийм хүмүүс байна те. Эсвэл бүр байсан аль хэзээ болцсон өнгөрсөн цаг дээр яригдгаар болцсон би ингээ орхиж байгаа би урагшилж байгаа гэд ингээд тэмцээд байгаа боловч гомдол яг байгаад л байгаа харагдаж байна. Яг юун гомдол байгаад байна вэ гэхээр justice доошоо харж гарч ирж байгаа гэхээр яг юм хорхотой шүдэндээ 100-аад байгаа энерги байгаа байхгүй юу? Яг ингээд танд үнэхээр шудраг бус хандж исэн хүмүүс байна. Хэлсэн ярьсандаа хүрээгүй. Таны яг ингээд гаргасан сайхан сэтгэл, таны яг шударгаар хичээсэн одоо хөдөлмөр те тэрийг чи ерөөсөө яг ингээд эргүүлээд танд өгч чадаагүй. Тэгээ энэ байдлаараа танд аягүй шудраг бус байдлыг үүсгэсэн юм хүмүүс нөхцөл байдлууд байгаад байгаа харагдаж байгаа байхгүй юу? Тэгээ энийг бодоод яваад байгаа харагдаж байна. Иннээс болоод яг өөрийн чинь цаашдын ирээдүй аягүй гоё аз жаргалтай байна. Та яг 100% өөртөө аягүй гоё сэтгэл хангалуун байж чадна, аягүй гоё урагшилж чадна гэдэгтээ ердөөсөө ингээд өөртөө итгэхгүй байгаад байгаа харагдаж байгаа байхгүй юу? Гэтэл яг таны ирээдүй ингээд аягүй гоё амжилттай байхгүй юм уу, аз жаргалтай байхгүй юм шүү зэнтэр гэх тэнгуут ерөөсөө тийм юм байхгүй. Бүх зүйл ингээд маш гоё амжилттай байхаар бол харагдаж байна. Сансан зорьсон зүйлс яг ингээд таны хүсснээр те билээд явахаар байгаад ахад яг энэнд жоохон итгэж өгөхгүй байгаад байна. Учир нь юу вэ гэд тэгэхээр өнгөрсөнд ингээд яг үлдээгээд тэгээд урагшлах хэвээр нэг тийм хүмүүст гомдсон гомдол шудрах бус байдалд цухалдсан одоо юм цухалцал ч юм уу те тэр зүйлсээ ирээдүр рүүгээ ингээд жоохон чирж авч явах гад байгаа хүзүр дээр гарч ирж байна. Тэгээ Queen of Cups доошоо харж гарч ирж байгаа хэрэг үнэхээр таны зүрх сэтгэлийг ингээ гомдоосон нэг тийм хүн гэх юм одоо нэг тийм юм байна л да. Энэ болохоор одоо X ч юм байж иж болно. X найзууд ч юм байж иж болно. X хамтран ажиллагчид байж иж болно. За ямар ч байсан гэсэн юм амьтай одоо юм бодголтой холбоотой зүйл байгаад байгаа байхгүй. Ямар ч байсан гэсэн та маш их сэтгэл гаргаж исэн. Гэтэл яг ингээд таны зүрх сэтгэлийг айгу гомдоосон. Яг таны сэтгэл рүү чи ингээд ус цацсан энерги байгаад байгаа байхгүй. Яг энэ мэдрэмжэл уучлж чадахгүй байгаад байгаа харагдаж байна. Тийм учраас та ингээд өнгөрсөн рүү ер нь бол хардаг. Гэхдээ нэг тийм амар гоё өнгөрсөн рүүгээ буцаж очих юмсан энтер гэдэг тийм бодлоор, тийм сэтгэлээр бол биш. Зүгээр ингээ айгүй их гомдол байгаад байгаа нь та хувь хүнийхээ талаас айгүй гоё өөрчлөгдөж, дуусгах ёстой зүйлсийг дуусгаад амьдралдаа шинэ эхлэл авчирхад чинь саад хийгээд байгаа нэг юм өнгөрсөн рүү айгүй их ингээд хардаг, өнгөрсөн дөх зүйлсийг мартдаггүй, хамгийн гол нь уучлдаггүй. Энэ зүйл чинь таныг ингээд яг жинхнээсээ айгүй гоё аз жаргалтай байгаад хийл хийгдээд идэгрээд те ганцаараа ингээд урагшлаад илүү сайхан зүйлсийг мэдэрч хүртэхэд чинь саад хийгээд байна гэж хүзүр дээр бол бууж ирээд байна. Тийм тэгээ зөв замаараа яваад байгаа боловч зөв зам чинь бартаатай байгаад байна. За энэний шалтгаан нь болохоор угаасаа яг нэг тийм
өнгөрснөөс юм сүрэг юмнуудыг өөртөө нааж авчрах гээд байна. Энд чинь ингээд ирээдүйд угаасаа хүнд аягүй садаа болдог юм баггүй юу? Одоо жишээлбэл яг relationship хосын харилцаан дээр энэ бүр төгс илэрдэг. Яг ийм асуудалгүй хүн бол ёстой бараг л байхгүй гэх юм уу да. Аягүй сайн нуудаг, аль эсвэл аягүй сайн идгээж ангаагаад өөрийгөө ингээд байнга сонсдог, анзаардаг одоо тийм хүмүүс байж болно. Гэтэ аягүй цөөхөн ер нь бол. За ингээд энэ болохоор зүгээр жишээ. Өнгөрсөнд таны хүнийг аягүй хайрлаад аягүй гоё яд жаргалтай амьдарч исэн чинь тэр хүн чинь таны ингээ араар тавьчлаа, чит хийчлээ гэж бодъё. За тэгээд тэр харилцаа ерөнхийдөө ингээд дууссан. Гэтэл та ингээд хэсэг ганцаараа байж байгаа л нэг амар гоё хайр дурлалын харилцаатай учиртал тэр харилцаанд ингээд тайван амарлан байж чадахгүй байгаад байна. Яагаад? Яагаад вэ гэх юм бол та яг ингээд шинэ хүнтэйгээ цуг байж хахад нөгөө хүн чинь ингээд уцаа оролдоод тухайд суулаа гэхэд те энэ хинтээ чадалж байгаа бол хинтээ бичиж байгаа бол гэж гайхдаг ч юм уу. Тэгэл ингээд яг тэр нэг утас ингээд ширээн дээр байх яг тэр нэг мөч вэ штэ те тэгэнгүүт ингээд хинээс ер нь чат ирсэн бол хинээс мессеж ирсэн бол зүгээр л ингээд харчиг гэж сонирхоод хүний хувийн орон зайруу халтчмаар санагдах ч юм уу. Тэгээ эн чинь болохоор яг тэр бүр шал өмнөх харилцааны тэр нэг онцгой хүний танд мэдрүүлсэн мэдрэмж ингээд тантай цуг явсаар байгаад бүр шал хамаагүй цоошин те айгу зөв хүн дээр чи ингэж илэрч гараад байгаатай яг адилхан бохгүй юу. Гэтэ энэ болохоор заавал хайр дурлалын харилцаан дээр биш ээ. Бүхэл зүйлс дээр байж иж болно. Одоо жишээлбэл та нэг байгууллагт хүмүүстэй хамтраад ажиллаад ингээ айгүй удцсан. За тэгэл тэр ажлын орчин бол маш токсик, маш аимшигтай. Одоо юм өрсөлдөөнч, ховж ив хөөдөг те ийм одоо хандлагаар айгүй дүүрэн байсан. За тэгээд тэрнээс бүр ингээд арай гэж гараад салаад явангууд та яг ингээд мэрэгжлийнхэн хүрээнд ч юм уу дахиад ингээд хүмүүстэй нэг баг болоод сүрэг дунд ороод ажиллаад амьдрах шаардлагатай болно. Гэтэл тэхээс ингээ айгүй айх те. Тийм учраас ингээд дахиад сурыг гэдэг ч юм уу, эсвэл хуваараа ямар нэг юм хий гэдэг ч юм уу те. Тийм сонголтуудыг хийж өөрийгөө дахиад ингээд сорих шаардлагатай болох. Энтертэй яг адилхан. Гэтэл яг таны шинээр ингээ орж байгаа тэр байгууллага чинь хамт олон айгүй хөөрхөн дэжгүй айтайхан хүмүүс бас байж болно. Гэтэл тэрэнд итгэхгүй байгаад юм гэсэн үг. За тэгээд ер нь бол нэг тийм өнгөрсөн дөх зүйлийг одоо руугаа болон ирээдүг рүүгээ чирж авчираад байгаагаас болоод зөв замаараа ингээд айгүй гой аз жаргалтай урагшилж чадахгүй байгаа даа л гэж хүзэр олвол гаргаж ирж байна. Зөв замаараа бол явж байгаа. Гэтэ таны зөв замаараа явж байгаа аялал чи өөрөө ингээд ерөөсө битүү ингээд цэцэг навч дэлгэрсэн те. Айгүй юм сонирхолтой янз бүрийн шин сорилтуудаар сорилт биш бүр юм шин одоо туршлага тий адлын явдал айгүй гоё адлын явдлаар дүүрэн шин сонирхолтой хүмүүсээр дүүрэн тий амар гоё хөнгөн байх хэрэгтэй байхгүй. Гэтэл үгүй ингээд нэг л нэг тийм хүн юмнаас гарах гал мацаал ингээд зовж байгаа юм шиг ийм байдалтай байгаа нь та өөрөө айгүй болгоомжлоод байгаагийнхаа өмнөх зүйлсийг уучлаагүй байгаад байгаагийнхаа гэж болвол харагдаж байна. За тий аавра онцлогоонд үзүүлээд гэтээ би яг нэг яаж ажилтгийг сайн мэдэхгүй байна л да. Ер нь зүрхэн хүртний хаалтыг жоохон нээх хэрэгтэй байгаад байгаа харагдаж байна. Тийм ерөнхий энергүүд дээр ч гэсэндээ ингээд өнгөрсөнд буруу хийсэн сонголтуудаа та харамсдаг. Бүр ингээд заримдаа өөрийгөө ч буруутгачдаг юм байна. Яах гэж тийм хүмүүстэй найзлав? Яах гэж тийшээ явж сурав? Яах гэж тэр газар ажиллав? Яах гэж тийм хүнийг хайрлаваа? Ер нь би өөрөө болдгоо юм шүү. Би яагаад ийм юм бэ? Яагаад надад ийм юмнууд болоод байгаа юм бэ гэж бүр бодоод байна. Гэтэ энийг болохоор хүзэр бас little bit of drama зам бас байна гэж гаргаж ирж байна л да. Ер нь бол ингэж өөрийгөө буруутгах байгаа нэг талаараа өөрийгөө хуурж байгаатай адилхан. Өөрийгөө зовоохыг хүсэж байгаа хүсэл бол байна гэсэн үг. Ер нь өнгөрснийг жоохон тавьж явуулж чаддгүй зам чинь л таныг зөв замаараа яг ингээд айгүй бүр хурдтай урагшлахад чинь жоохон саад хийгээд байна шүү гэж анхааруулж байна. За ингээд уншлага маань дуслаа, баярлалаа. Нэмэлтдээ бид нэр юуг харах вэ гэд тэгэхээр одоо таны яг энэ явж байгаа амьдралын нэг юм сорилттой үе биш дээ. Яг одоогийн үе, энэ үе дууссаны дараа яг ямар үе эхлэх юм бэ? За тэгээд хүзраас гой хугацаа харуулж явах юм бол тэр үе нь хизэнээс эхлэх вэ гэдгийг бид нар нэгдүгээрт харах болно. За тэгээд амьдралынхаа энэ сорилттой ер нь яг одоогийн энэ үеийг ингээд давсны дараа таны амьдралд яг ямар төрлийн аз жаргал ирэх вэ гэдгийг харъя. За тэгээд бас ямар төрлийн шин сорилтууд ирэхээр тэрийг харъя.
За тэгээд сахиуснуудын өгж байгаа зөвлөгөөг харах болно. Ингээд уншлагын дуслаа. Баярлалаа. За одоо бүгдээрээ 2 дугаар бүлгийг сонгож байгаа хүмүүсийнхээ уншлагыг эхлүүлье. Та яг амьдралынхаа ямар үе дээр явж ийн вэ гэдгийг харж байгаа. Тэгэж асуухад ерөнхийд нь ингээ хүзрнүүдээ бид илгэчээд харахад болохоор нь штэ 1-р бүлгийнхэн бол аюу тийм цэвэрлэгээнийхээ үе дээр явж исэн гэх юм уу да энергийн цэвэрлэгээ, амьдралын цэвэрлэгээнийхээ үе дээр явж исэн бол 2-р үеийнхэн маань илүү нэг тийм шалгуурыг туулж байгаа үе дээр явж байгаа. Таны хүчийг хорвоо ертөнд шалгаж байгаа үе дээр явж байгаа харагдаж байна. Тэгээд it go both ways. Яг одоо уншлага хэлэхээр тодорхой болно. Хашаач эргэж болохоор бол харагдаж байна. За юу вэ гэд тэгэхээр нь штэ те 2-р бүлгийнхэн маань ер нь бол яг одоогийн амьдралынхаа энэ үедээ өөртөө 100%, за 100% ч хангалтгүй бараг 1000% итгэх шаардлагатай байгаад байгаа харагдаж байна. Тэгээд тэр чин ийм хий хоосон зүйл бол болохгүй гэдгийг хүзрнүүд бол бүр ингээ амлаад байгаа бууж ирж байгаа байхгүй юу? Ер нь одны хүзэр гэдэг бол өөрөө айгүй тийм delusional card-таа сөрөг талаар нь харах юм бол хүн ингээ гой юм бодоол тэгснэ practical одоо solution те practical арга шийдэл нь байхгүй байгаад байгааг бас илэрхийлэх үе байдаг. Хит агаарын гэсэн үг. Ерөөсөө л ингээл агаар дээр хөөрөөл явж идэг ямар ч юм газартлага байхгүй. Ордоор ярих юм бол битүү одоо юм air sign, хумах, ихэр жинлүүр гэсэн юм агаар дээр дэгдэж явж идэг ордууд ийм хөрслөгтэй угаасаа өхөр охин батар гэхээр яг ямар байгаа нь сонсогдож байгаа. Маш practical, logical юм болгоныг ингээ анализ хийдэг те юм болгоноос буруугаар эргүүл энэ төр хайдаг төгс байхыг хүсдэг. Ийм сайнууд байдгаа. Тэгээ тэдний яг ингээ эсрэг буюу одоо яг маш агаарын энерги гэсэн үг. Тэгэнгүүт одоо энийг ингээд 2 дугаар бүлгийг сонгож байгаа хүмүүс дунд маань бас маш practical хүмүүс байгаа, маш realistic юмсыг боддоор хардаг хүмүүс байгаа. Гэхдээ үнэхээр бодит байдал дээр юмс болохгүй байгаад хахад надад асуудлууд байгаад хахад би хичээгээд урагшлахгүй байгаад хахад яаж ингэж те бүх юм гоё болно доо гэж би бодоод ах юм бэ. Одоо жишээ авах юм бол ажил карьер ер нь бол уналттай, хувийн бизнес ингээд те ер нь бол байнга ингээд зарлага орлого энтэрэд авч яхад би яг яаж миний бизнес гоё байна цэцэглэн гэж итгэж чадах юм бэ гэж бодож магадгүй. Яг энэ үед одоо тийм л delusional байх шаардлага бол 2 дугаар бүлгийнхэнд маань байна. Угаасаа бодлын хүч гэж зүйл байгаа. Худлаагаасаа одоо ингээд те за энэ тарot уншлага ингээ хилцээ юм чи хичээе да. Бүх юм сайхан болноо гэдэж бас болохгүй. Энд чи ерөөсөө худлаа тэгэлгүйгээр үнэхээр ингээд өөртөө бүр юм тэнэг юм шиг ихтгэлтэй байх хэрэгтэй үе дээрээ явж байгаа харагдаж байна. Тэхийн болов нь шүү дээ те болзошгүй асуудлуудыг та ингээд тойрж гарч чадна гинэ. 5-ын зоос доошо харж гарч ирж байна л да. Ер нь бол ингээд нэг 5 сарын өмнө гээд тэгэхэд бол жоохон нэг тийм өөртөө ихтгэлгүй байдал айгуу давмгаалцсан, мөнгө санхүүгийн хувьд айгуу асуудалтай тий. Ер нь ингээд 5-ын зоос гэдэг бол дандаа ингээд нэг юм хүнд нөхцөл байдал байдаг. Шууд утгаараа мөнгө санхүүгийн одоо гарлах тий үр ширэнд орох хайртай дотны хүмүүстэй яг ингээд дутуу үнэлэгдэж гологдох тийм одоо нэг энергийг илэрхийлдэг карт. Энэ байдал чинь ер нь бол дээд одоо яг ингээд нэг тийм алдсан зүйлсээ энергийн хувьд ч тэр бодит байдал дээр ч тэр та нөхөд явж байгаа харагдаж байна. За энэний чинь шалтгаан нь юу вэ гэд тэгэхээр өөртөө ихтгэлтэй байхаараа ингээд хүнд нөхцөл байдлуудаас та гараад байгаа үе дээрээ явж байгаа гинэ. Тийм учраас бүр маш мөрөөдөлтөй байх ёстой үе дээрээ явж байна. Тийм учраас одоо journaling хий. Одоо нэг юу гэдэг вүлээ би одоо тийм юмнууд хийдэггүй болохоор сайн мэдэхгүй юм. Би яг иймэрхүү юмудаа бүгдээр ингээд толгойтой хийдэг. Тэгээ миний яг манифест хийдэг нэг арга зам гэх юм бол Instagram story-нууд байна шүү дээ тий. Тэгээд ингээд Instagram ухчихад ингээд янз бүрийн маш гоё рийлнүүд гарч ирдэг. Тэгээд бид хэдгээрийг ингээд шеэрлждэг байхгүй юу? Ер нь бол ямар гоё юм бэ гэж бодоод. Тэнгуут тэр зүйлс маань ер нь бол ингээд нэг 3-5 жилийн дотор ч юм уу биелчээд идэг. Амар их хугацаа орж байгаа яа тэгэхээр би зүгээр тийм жоохон юм хийдэг болохоор гэсэн үг. Миний хувьд хийдэг юм бол энэ байна. Тэгтэл бүр экстрим байж болно. Одоо үнэхээр journaling хөтөл ирээдүйд хүсээд байгаа зүйлсээ гоё манифест хийж бичиж тэмдэглэл те.
Тэгээ нэг юм board гаргаад идэг штэ одоо 2026 онд тгий ингэнгээд баахан зургнууд энэ төр ингээ хайчлаад хан мандаа жаадсандаа үлддэг тиймэрхүү юмнууд ингээ тренд болоод байгаа штэ. Тэр мэрийг ч гэсэндээ хамаагүй хий. Тэгээ ялангуяа ийм юм хийх юмсан, тийм юм хийх юмсан гэж боддог мөрөөдөл байгаа бол тэр мөрөөдлөө ингээ бодоолаа, тэрэндээ итгээлээ, тэрэн лугаа тэмүүл. Тэгхийн болвол хүнд нөхцөл байдлуудыг та давж гарч чаднаа гэж хүзэр дээр бол бууж ирж байна. The Ten of Cups доошоо харж гарч ирж байгаа байхгүй яг одоо амьдралынхаа ямар үе дээр явж гинөө гэхээр үнэхээр өөрийнхөө зөвхөн та ганцхан өөрийнхөө бодлын хүчээр өөртөө итгэж байгаа итгэлээрээ л энэ үеийг давж туулна. Тэрнээс биш яг ингээд найз нөхөд чинь таныг үнэхээр хүнд нөхцөл байдлаас ингээд татаж гаргаж авах ч юм уу, таныг амар гоё чиглүүлэх ч юм уу тийм боломжгүй үе дээр яваад байна. Тэр хүмүүс онцгой хүмүүс байна гэсэн үг биш л дээ. Гэхдээ гэр бүлийнх нь найз нөхөд хайртай хүмүүс таны soul family буюу одоо сонгож авсан гэр бүл чинь гэх юм уу та. Тэрний хажуугаар бас угаасаа яг сонгоогүй танд ингээд цаанаас ч бурхнаас өгөгдсөн гэр бүлийн дотны хүмүүс байгаа. Тэр хүмүүс чинь танд нөлөөлж чадахгүй. Та зөвхөн өөртөө нөлөөлөх ийм үе дээр явж байгаа. Тийм учраас маш өөртөө итгэлтэй байх хэрэгтэй байгаад байгаа харагдаж байна. Дандаа сайхан зүйлсийг хийлж, дандаа сайхан зүйлсийг бодох хэрэгтэй. Ямар нэг нөхцөл байдлын сөрөг талыг нь биш эрэг талыг нь харах хэрэгтэй. Эрэг тал одоо тухайн нөхцөл байдалд байхгүй байлаа гэд тэгэхэд за энэ надад бол одоо ингээд нэг юм сургамж болж байгаа юм байна. Надад ямар нэг талаараа ингээд хэрэгтэй л байх, ямар нэг юмыг надад ухааруулж ойлгуулах гэж байгаа сайн дохио байх гэж бүр хүлээж авах хэрэгтэй байгаад байгаа харагдаж байна. За тэгээд Eight of Swords ер нь бол ингээ маш их зүйл ургуулж боддог, хит их юм боддог үе дээр бас явж байна. Угаасаа 2 дугаар бүлгийнхнийг сонгож байгаа хүмүүсийн өөрсдийнх нь зан чанарч байж иж магадгүй. Хүн гэдэг амт угаасаа л юм overthink хийх гэдэг. Overthink хийдэггүй хүн гэдэг юм бол одоо нэгээс 5 насны хүүхдэл байгаа ах. Тэрнээс бусдаар ер нь л хүн гэдэг амтан бол дандаа өөрийгөө бодлороо зовоож идэг. Тэгээ маш их юм ингэж ургуулж бодож эсрэг талдаа бас яг сөрөг юмнууд бодох гээд байгаа тийм хандлага бол 2 дугаар бүлгийнханд маань байна. За энийг ер нь дуусгах хэрэгтэй. Яг одоо бол ингээд өөртөө эргэлзээд байдаг юмсыг ингээд хит нарийн шинжилж хардаг, том зургаар нь харж өөдрөг байж чаддаггүй ч юм уу те. Яг өөрийнхөө бодлын одоо тийм хаалтуудад бууж өгөөд нуурж унаад байдаг хүмүүс байгаад байгаа байхгүй да. Одоо энэ дээр жишээ авах юм бол шүү дээ тий. За ингээд танд гадагшаа суралцахаар явах боломж гарч ирлээ гэж бодъё. Тэгэнгүүт тэнчэнээс та сайн талуудыг нь харахаас илүүтэй асуудлуудыг нь төрүүлж хардаг. За тэнд очиод нэгдүгээрт ганцаараа байна. Энд байгаа ажил төрөлтэй эхлүүлээд явж байгаа юм аа орхих шаардлагатай болно. Магадгүй зарим хүмүүсийн тусаасаа хол байх шаардлагатай болно. За очиод ингээд мөнгө төгрөг ер нь бол муу байж магадгүй те. За тийшээ очиж сураад ер нь тэгээд амар үр дүн гарах ч юм уугүй ч юм уу. Би тэгээд тухайн улс оронтой тасан зохицож нийцэж амьдрах чадах ч юм уу. Тэр бүтээлбэр ингээд найз нөхдөдтэй болж чадах болов уу? Очих байр маань надад таалагдах болов уу энэ төр гэл маш их юм бодоод энээсээ болоод нөгөө нэг гой гадагшаанаа явах боломжоо ингээд хойшлуулад те. За явахаа болий. Одоо хийж байгаа юм үргэлжлүүлээ хичтөө энэ нь амар юм байна гэд ингээд нэг хоошоо суучдаг. Адаглаад авахд ийм жишээ гэх юм уу. Тэгээ энэ дээр болохоор ингээ хит их юм ургуулж бодоод байгаа юмсыг ингээд яг яаж одоо ирэхийг мэдэхгүй ээжэж те. За яг тэгчих байх, ингэчих байх гэд юм сөрөг юмнуудыг бодоод идэг. Тийм талуудтайгаа яг нүүр тулах жил дээрээ явж байгаа гэж бууж ирж байна. Death card дэше харж гарч ирж байгаа байхгүй. Тэгэд энэ death card байгааз тэгээ энэ Burn Book байгааз Mean Girls гэдэг кинон дээр энэ ном бол амар утга учиртай. Тэгээ энэ номон дээр чинь Regina George юу нэг бүх хүмүүсийг муулаад бичсэн байдаг гэх юм уу. Ер нь л ингээл дандаа сөрөг юмнууд, сөрөг бодлууд, муухай юмнууд тэр номон дотор байгаа. Энэ номыг зүгээр шатаах хэрэгтэй гэсэн үг. Тэгхийн бол та маш амжилттай байх гэдэг харагдаж байна. 6-гийн саваа дээшээ харж гарч ирж байна. Энэ сөрөг бодлуудаасаа салаад өөртөө итгээд гоё зүйлсийг бодож тэдгээр зүйлс рүүгээ тэмүүлж чадах юм бол ер нь ямар ч асуудалгүй бүх зүйл чинь маш амжилттай байх гэдэг харагдаж байна. Та ямар гоё өөртөө итгэлтэй байгаа л тий оролцож байгаа тэмцээндээ ингээл нэгт ороод төрүүлээл тэр битэл ингээл явж байгаа суглаанд хожих ч юм уу нөтийн баримтнаас нэлээ их хэмжээний мөнгө төгрөг энэ төр хожоол ер нь нэг тийм жижиг сажигч бай, томч бай хамаагүй аз ингээл өөрийг чинь дагаад байна. Та өөртөө итгэлтэй байх юм бол тэгээ өөртөө итгэх итгэл чинь ер нь хэр хүчтэй вэ? Та хэр шартаа вэ? Хэр зөвхөн өөртөө найдаж чаддаг вэ? Яг тэрийг чинь хорвоо ертөнд шалгаад байгаа ийм үе дээр явж байгаа гэж бууж ирж байна.
За тэгээд байна шүү дээ те маш өөртөө ихтгэлтэй боломжуудыг алддаггүй хурдтай хүчтэй байхаас гадна нэг тийм дисциплин гэдэг зүйл одоо 2 дугаар бүлгийнхэнд маань маш хэрэгтэй байгаад байгаа харагдаж байна. Нэг ихлүүлсэн зүйлээ эцсийг нь хүртэл хийгээд яваадахтаа л гээд хорвоо ертөнц бол хилээд байгаа харагдаж байгаа байхгүй юу? Нэг ажил ихлүүлсэн. За нэг брэнд гаргацсан байлаа гэж бодъё. За тэрийг одоо ингээд яг бодит бүтээгдэхүүн болгох тэр процесс дээр явж байгаа. Тэрийг дуусгах, тэгээд тэрийг зарж борлуул те. Эцсийн үр дүнг нь одоо ингээ үзэх хэрэгтэй гэдэг ч юм уу ингээ тууштай байдал маш чухал байна. За тууштай байдал чухал яагаад байгаад байна уу гэхээр тууштай байдлыг алгасчих юм бол шууд гацалтанд орох гээд байгаа харагдаж байна. Гэхдээ тууштай ингээд баг багаар ер нь бол ингээл хийж байгаа юмаа хийгээл те тэр чинь ингээл амжилттай болно, танд үр дүнгээ өгч чадна, танд үр ашгаа өгч чадна, та зөв юмаа хийгээд явж байгаа гэж итгээд ингээд явж байгаа ч гэсэндээ юмс яг ингээд нөгөө нэгтэй practical өнцгөр яг ингээд айгүй тийм realistic бодит байдлаар юмсыг харахад ингээд нэх их өөрчлөлт энтэй гарч ирээгүй юм шиг та нэгэн хэвийн байдалд байгаа л байгаа юм шиг гэтэл бусд хүмүүс ерөөсөө те таны хажуугаар ингээд ерөөсөө салхитдуулаад амжилттай өнгөрч байгаа юм шиг санагдчихж магадгүй. Тэгсэн ч гэсэндээ хамаагүй ер нь бол амар хөдөлмөрч байх үе дээр явж байна. Өөртөө ихтгэлтэй бөгөөд хөдөлмөрч байх үе дээр явж байна. 2 дугаар бүлгийг сонгож байгаа хүмүүс баг ингээд 2 төрлийн ажил төрөл эрхлээд ч юм уу эсвэл ажил карьерийнхаа хажуугаар дахиад нэг амьдралынхаа том хүчин зүйлсэд бас анхаарлаа хандуулж байгаа байж иж болно. Хайр дурлал ч юм уу, тэг гэр бүлийн амьдрал ч юм уу. Эдгээр зүйлсээ бүгдээрингийн орхигдуулахгүй хичээгээд лах хэрэгтэй. Үр дүн гарч ирэхгүй байгаа юм шиг танд зүгээр бодит өнцгөр харах юм бол тэгж санагдаж магадгүй. Гэхдээ тийм биш. Ер нь тууштай байдал таныг хол газар аваад чинь өөртөө ихтгэлтэй байдал чинь тэрийг амар гоё дэмжиж өгнө гэж бууж ирж байна. За тэгээд тань once дэше харж гарч ирж байгаа хэрэг жоохон ачаалал үүрэх шаардлагатай үе дээр явж байгаа харагдаж байна. Гэтэ энэ ачааллыг вэ штэ те сөргөөр харж ерөөсө болохгүй гинэ. За би амар зовоод байна. Надад амар хэцүү байна те. Миний нуруунд дээр маш их ачаа үүрэг хариуцлага байгаад байна. Гэт нэг тийм үзээ ядсан энерги орж ирэх юм бол бууж өгөхгүй байгаа weak energy-гээ ингээд мэдрүүлэх юм бол хорвоо ертөнд тэрийг ч ерөөсөө хөөрхий дөө зайлуултаа хэцүү байгаа юм байна да. За энийг нь зөөлөлөд өгчий дөө. Энэ асуудлыг ингээ авчий та те. Тэгэж туслахгүй улам асуудал нэмэх гээд байгаа харагдаж байна. Wheel of Fortune доош харж гарч ирж байгаа байхгүй. Энэ болохоор нь штэ те. Яг ингээд нэг тийм өөрөө өөртөөгөө тэмцээд хичээх ёстой яг л нэг юм үе дээр явж байна. Энэ үе чинь гэхдээ одоо ингээд таны насан туршид үргэлжлэн гэсэн үг биш штэ. Одоо л ингээд ирчээд таныг шалгаад сориод байгаа гэх юм уу. Тийм болохоор ер нь жоохон хатуу байгаад байна. Тэгэл та сул дорой байх юм бол та хийж байгаа юмаа ингээд те цаашаа үргэлжлүүлж чадахгүй бууж өгөх юм бол харилцааныхаа асуудлуудыг шийдэж хичээхийн оронд за салчи болчих гэж шийдэх ч юм уу. Тэг ер нь ингээд бүх одоо төрлийн бууж өгөлтийг хорвоо ертөнц бол ерөөсөө дэмжихгүй. Тэгэх юм бол бууж өгж байгаа дэр чинь нэмээд ингээд бүр дийслэхэд ээжэж магадгүй шүү. Тийм учраас маш юм шалгуурынхаа үе дээр явж гинэ гэж би хэлээд байгаа. Гэхдээ энэ үеийг давсны дараа бол угаасаа маш том шинэ эхлэл ирнэ л гэж хүзэр бол буулгаж ирж байна. 9 саваа доошоо харж гарч ирж байна. Тэгэхээр амархан би ер нь бол одоо ингээд яг хувийн уншлах хийж явах үедээ ч гэсэндээ би яг шулуухан хэлж 2 дугаар бүлгийг сонгож байгаа хүмүүс маань бол сонсоод яг мэдэх бах. Энэ яг энэ хэсэгт л ярьж байгаа болохоор гэсэн үг. Ингээд нэг тийм амархан юм асуудаг хүмүүс орж ирдэг гэх юм уу. Би яг яавал ингээд тэ нэх их бие мах бодоо зовоохгүй хөдөлмөрлөхгүй ингээ их мөнгө олох вэ. Тэгэх боломж арга зам юу вэ ингээд ядаж өөрөө одоо ингээд за би юу хийвэл нэх их өөрийгөө зовоохгүй те амар их мөнгөтэй болж болох уу гэд нэг тиймэрхүү одоо боломжуудыг ядаж судалчаад надаас за би юм хийвэл яаж чинь тэрийг хийвэл яаж чинь гэж асууж болох байхгүй юу. Тэгээд зүгээр надад ерөнхий general energy aura нь ерөөсө таалагддаггүй. Тэгээд би яг хатуу хэлэхэд тийм асуулт ирэх юм бол би тэг хариу өгөхгүй хайчдаг. Надад ингээд би ийм юм үзэж чадахгүй нэ гэж хэлэх тийм энергич би бүр тэгэж зармааргүй байдаг гэх юм уу. Бүх юм ингээ амар төлөөстэй. Ингээ хөдөлмөрийнхөө үр шимээр бий болгож байгаа эд материаллык баялаг тогтвортой байдал гэдэг бол өөрөө маш амар гоё гайхамшигтай зүйл ахгүй. Гэтэл зүгээр л би
Яаж ингэж зүг зүгээр байж байгаа л амар их мөнгөтэй болох уу? Яаж би зүг зүгээр байж байгаа л энэ асуудлын ард гарах уу гэдэг ийм сул дорой юмд хорвоо ертөнц ч гэсэндээ ер нь амар дургу байдаг. Ингээд зүгээр сонсоход хүртэл айгүй шудраг босоогоо зү. Тийм болохоор 2 дугаар бүлгийнхнийг маань болохоор яг ийм сорж байгаа үе дээрээ явж байна. 9 саваа доошоо харж гарч ирж байна гэхээр угаасаа маш их үүрэг хариуцлагууд ирнэ, ганцаараа зүтгэх шаардлагатай үеуд одоо ингээд үргэлжлээд явж байна. Бууж өгмөр байх ч гэсэндээ та бууж өгөх юм бол энэ нь та өөрөө хорвоо ертөнцид шудраг бус хандж байгаа үйлдэл болно гэж гарч ирж байгаа байхгүй юу? Тийм болохоор ер нь жоохон л гүрийчих юм бол энэ гэхдээ нэг удаан үргэлжлэхгүй ер нь саяхнаас ингээл маш их сорилтуудтай нүүр тулаад дүнгиж эхэлж байгаа хүмүүсийн хувьд бол энэ яг одоо нэг 11 сар буюу одоо нэг жилийн хугацаанд л энэ байдал үргэлжилнэ. Гэхдээ бараг ингээд сүүлийн нэг жил ч юм уу те байнгын ийм тэмцэлтэнтэй өөрийнхөө сөрөг бодлуудыг ялан дийлэх гэж оролцсон, ганцаараа урагшилсан те ийм үе дээрээ явж байгаа. Ер нь ингээд ачаалал айгүй их мэдэрч байгаа. Тэг хичээх юм бол үнэхээр амжилтанд хүрээд хичээхгүй байх юм бол бүтлгүүтэл чинь бүр ингээ 2x үржигдээд уламд ордоод нэг ийм нөхцөл байдалд байгаад байгаа хүмүүсийн маань хувьд гэх юм бол энэ нөхцөл байдал чинь нэг 4 сарын дараа л дуусаад та дараагийнхаа өөр шин шатанд орчихно. Тийм учраас уян хатан бай. Яг нөхцөл байдалтайгаа тасан зохицоод өөдрөг бай, хичээл зүтгэлтэй бай гэж болвол хорвоо ертөнц бүр зөвлөд байгаа харагдаж байгаа. За амьдралынхан бол яг нэг юм амар гоё таныг хурцлж байгаа, ирэлж байгаа үе дээрээ 2 дугаар бүлгийнхэн маань явж байна. Нэр ордууд гэдэг юм бол би одоо хараадах юм. Жинлүүр хилэнц маань байна. Хумхын орд маш хүчтэй байна. За тэгээд Wheel of Fortune бол дандаа fixed sign-ууд байдаг. Тарot сонирхож байгаа хүмүүст хэлэхэд хумх, арслан, үхэр, хилэнц гэдэг юм fixed ордууд байдаг. За тэгээд загасны орд гарч ирж байна. Tower бол өөрөө Mars sign байдаг байхгүй юу? Mars ч хилэнц болон хонь байдаг. За энэ ордууд таны альс үл таны ойр тойронд байгаа хүнтэй холбоотой орд байх боломжтой. За одоо болохоор та яг зөв замаараа явж чадж байгаа юу гэдгийг асууя. За амьдралынхаа яг ямар үе дээр яваад байна вэ гэдгээ ер нь бол харчлаа. За яг амьдралынхаа энэ л үеийн яг зөв замаараа явж чадж гинэ үү гэдгийг шалгах гэж байна. Олон картууд уншихад би ер нь нэгийг авах гэж буцаад хэлжтэй шүү. За маш мундаг байна 2 дугаар бүлгийнхэн маань зөв замаар үнэхээр төгс явж байгаа бууж ирлээ. За 7-гийн аяг доошоо харж гарч ирж байгаа байхгүй юу? Ер нь бол танд бас ингээд те яг одоогоор тийм олон сонголт байхгүй гэдгийг аягүй сайн мэдж байгаа. Нэх олон сонголттой байгаад хэрэггүй ч гэж бодож байна. Ингээд 7-гийн аяг бол бас аягүй тийм эргэлзээтэй карт гэх юм уу да, ингээ амар олон юм бодоол идэг гоё юмнууд бодоол идэг тий. Тэрнийхээ төлөө ингээл акшн авдггүй баахан сонголтуудаа ингээл хараад алийг сонгох вэ яах вэ гэл ингээл цаг алдаад байгаа даа хүнийг илэрхийлдэг. 2 дугаар бүлгийнхэн маань ерөөсөө тэхгүй байна. Олон юм бодож тий. Олон одоо юу гэдэг лээ. 2 тулаа хөөн гэдэг штэ. 2 тулаач биш бараг 6 7 тулаа хөөвөл хөөхөр нөхцөл байдал байгаа ч гэсэндээ тэхгүй.
Яг нэг туулаагаа ингээл хараад тэрэн дээрээ өстой яг ингээл хитгээлтэй тэр туулаагаа яг ингээл сойгоол уралдуулах гал ингээ байж байгаа байдал болол ажиглагдаж байна. Хоёр дахь бүлгийнхний маань хувьд judgment дээшээ харж гарч ирж гин гэхээр ер нь тэр death card, judgment card хоёр ер нь айгүй өөр л дөө. Гэтэл хоёулаа хилэнцэн ордоор өдөрдүүлэгддэг картууд. За death болохоор ингээд нэг тийм хүчлийг ингээд дуусгаад тэгээ шинэ эхлэлийг авчирж байгаа. Тэр шинэ эхлэлд ингээ явж орж байгаа, бэлэн болж байгааг илэрхийлдэг. Judgment болохоор тэр шинэ эхлэл байгаа шүү дээ, тий. Тэрэн дээрээ ингээ амар зоригтой урагшлах одоо тийм energy drink ууж байгаа юм шиг, бүүстлж байгаа юм шиг юм энерги واخгүй юу? Дараагийн шатных нь энерги гэж би болвол хартыг. А тэгээд ер нь бол яг let go rebirth гэж байгаа тавьж явуулж гин тэгээд дахин төрж гин гэдэг утгатай хүзэр бас гарч ирж байна. Ер нь бол маш зөв замаараа мундаг явж гин. Тэгээ урт хугацааныхаа зорилгыг болвол харж гин. Олон юмд дунд эргэлзэхгүй байгаад байгаа харагдаж байна. Надад ер нь сонголт байхгүй. Тийм олон сонголт альсвал би бүр байлгаад ч хэрэггүй. Зүгээр яг нэг юмдаа тууштай бай. Тэр зүйлдээ итгэлтэй бай. За тэр сонгож авсан тэр нэг сонголтоо би цаашид яаж амжилттай байлгах уу? Тэрэн дээрээ яаж ингээд айгүй их үр өгөөжийг тэ амжилтыг би болгох уу гэдэг дээрээ яг ингээд фокуслаад явж байгаа бол харагдаж байна. За тэгээд зөв замаараа явж байгаа ч гэсэндээ ер нь бол айгүй юм practical байдлаар бас зөв замаараа яваад байгаа харагдаж байна. Гэтэл яг үнэндээ хүзэр бол таныг одоо айгүй delusional байх хэрэгтэй, том мөрөөдөх хэрэгтэй, тэрэндээ итгэх хэрэгтэй. Хүмүүс ингээд таны тэр мөрөөдөлтэй холбоотой бодлыг чинь сонсоод өө ямар агаар юм бодд юм бэ? Ямар тэнэг юм бэ гэж бодож магадгүй ч гэсэндээ хамаагүй бүр ингээд амар том мөрөөдөж, том сэтгэх ёстой үе дээр яваад байгаа шүү дээ. Гэтэл хоёрдугаар бүлгийнхэн маань яг үнэндээ өөрсдөө маш потенциалтай хүмүүс. Та өөртөө итгээд хийн, бүтээн энэ асуудлыг би даваад гарч чадна гэдэх юм бол ер нь танд чадахгүй зүйл, бүдрэх зүйл гэж ерөөсөй байхгүй байгаад байгаа харагдаж байгаа байхгүй. Гэтэл ер нь бол зөв замдаа айгүй хэм practical байдлаар зөв явж ороод байна. А гэхдээ бас ингээд хамаагүй риск гаргахгүй, хамаагүй эрсдэл гаргахгүй, тэнэг үйлдэл хийчихгүй, тэнэг харагдчихгүй. Дараа нь харамсах ямар нэгэн юмаа эхлүүлчихгүй гэж айгаад өөрийнхөө потенциалаас жоохон хойшоо суугаад байгаа харагдаж байна. Ялангуяа ямар нэгэн creative бүтээлч зүйл хий гэж бодож байгаа хүмүүс, ямар нэгэн юм дээр маш том акшн буюу үйл хөдлөлттэй авъя гэж бодож байгаа хүмүүс маань яг энэ дээрээ зориглоод эрсдэл гаргаад өгөх хэрэгтэй байна. Тэгэх юм бол тэр зүйл чинь улмал амжилттай болно. Та чадна гэж хүзэр бол буулгаж ирж байна. За тэгээ энд бас нэг юм харагдаад ирсэн. Яг зөв зам руугаа орцсон. Тэгээд яг зөв замаараа явж байгаа гэдэгтээ өөртөө маш их итгэж байгаа. Яг hope буюу итгэл найдвар, guidance буюу одоо ингээд хорвоо ертөнц танд ямар нэгэн сайхан зүйлийг бэлтгэсэн байгаа гэдэгт болвол ингээд итгээд өөдрөг байж бол хоёрдугаар бүлгийнхэн маань чадчихээн. А гэхдээ бас айгүй айхтар зөвхөн ингээд нэг тийм хоосон мөрөөдөөд нэг том бодол ингээд гоё том төсөл санаа ч юм уу тийм юм барьчаад ингээд би энэндээ итгэж байна гэж суугаад авах биш. За тэгвэл энэ хүсэл мөрөөдлийг эхнээс нь яг яаж ядаж жоохон ч гэсэндээ бодиттой болох уу гэд юм төлөвлөгөөнүүдийг ч гэсэндээ бодоод хэрэгжүүлээд эхлээд явж байгаа харагдаж байна. Гэтэ энэ дээр хоёрын саваа доошоо харж гарч ирээд байгаа байхгүй юу? Тэгсэн чинь энэ нь юуг хэлж ийнэ гэхээр та бүхэн яг ингээд зөв зам руугаа амар хүчтэй явж ороод тэр замаараа ингээд яваад байгаа. А гэхдээ за энэ замын төгсгөлд надад өөр дахиад ямар шинэ боломж гарч ирэх болоо. Намайг бүр дараа нь урт хугацаанд юу хүлээж байгаа болоо гэдэг дээр жоохон төсөөлөл байхгүй байгаад байгаа харагдаж байгаа байхгүй. За юу ч гэсэн энэ замаараа явж, юу ч гэсэн энэ ажлыг хийж, юу ч гэсэн энэ хүнтэй ингээ харилцаатай байж, энэ хамтын ажиллагаан дээр юу ч гэсэндээ ингээ одоохондоо анхаарч. Цаашид харин би яг юу болохыг мэдэхгүй байна гэд ингээд нэг тасалчаад байгаа гэх юм уу да. Тэгэж болохгүй. За энэ ажлыг би маш амжилттай дуусгаад энэ нь цаашаа тэгэж салаална. За энэ хамтын ажиллагаа дууссаны дараа надад бүр тэр хүнтэй буюу бүр илүү мундаг хүнтэй ч юм уу хамтын ажиллагаа ирнэ эхэлнэ. За энэ хүнтэй ингээд одоо хосын харилцаан дээр ч юм уу би энэ хостойгоо ингэж харилцаатай явж байгаад одоо ингээд хосууд байжгаад ингээд хосууд байгаа л байна. Альсвал за ирээдүйд яг яах ч юмтэй мэдэхгүй биш. Үнэхээр би энэ хүнд хайртай, энэ хүн надад хайртай. Яг ийм харилцаанд та байгаа бол би энэ хүнтэйгээ цаашид гэрлэн үр хөвгттэй болно гэд ингэж бүр бодох хэрэгтэй. Бүр тэгэж бүр илүү уртааш нь
сунгаж манифест хийх хэрэгтэй байна. Тэгхийн бол зөв зам чинь бүр улмал тэгшрэн гэж хүзэр бол гаргаж ирж байна. За тэгээд залхуурахгүй маш хөдөлмөрч байж чадж байна. Хийх ёстой зүйлс дээр үйлдэлүүдийг 2 дугаар бүлгийнх маань хангалттай хийгээд явж байна. Seven of Swords доошоо харж гарч ирж байна. Тэгэхээр өөрийгөө хуурахгүй байна. Бас бусдад өөрийгөө ингээд хиймэл масктай байдлаар харуулахгүй байна. Үнэхээр болохгүй байгаа зүйлсээ та хэлж гин. Тэгээ өөрийнхөө бас юм сөрөг талууд, shadow side асуудалтай талуудтайгаа маш сайн ингээд өөрөө өөртөө бол айгүй мундаг нүүр тулж гин. Өөрөөсөө зүхтаана гэдэг бол бас маш аюултай зүйл гэдэг л та. Өөрийнхөө асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй ингээд тэр чинь ингээд дотроос чинь ээрэл ингээд бодогдоод зовоогоо л хахад за дараа болъё гэл ингээд таныг сатааруулах юм одоо юу байдیں۔ Тийм юмнуудыг хийгээд яваад байгаа юм ерөөсөй байхгүй. За би энэ дээрээ асуудалтай bay шүү. Энэ дээрээ би жоохон залхуу шүү энэ дээр би дэндүү хурц төрөмгий байгаад bay шүү. Асуудал юу нэг юм байна шүү гэд юмсыг маш бодтойгоор ямар ч худлаагүй байдлаар бол харж байгаа нь айгүй зүг байгаад харагдаж байна. Тэгээ Nine of Swords доошоо харж гарч ирж байгаа хэрэг ерөөсөө ингээл за тэр болохгүй бол яах вэ? Энэ болохгүй бол яах вэ гэж хий димээ юм бодож стресстэйж өөрийгөө ядрааж зовоож байгаа юм бол байхгүй. Маш төгс зүг замаараа ер нь бол явж байна. Тэгээд одоо зүг замаараа явж байгаа дээр өшөө илүү өөртөө ихтэй байгаад өшөө илүү сонирхолтой зүйлсийг бусдаас болон өөрөөсөө айж ичи санаа зовлгүй хий зоригл гэж болвол өшөө рискүүд гарга. Тэгээд тэр чинь санаа зовхон байхгүй амжилттай болно гэж хүзэр бол гаргаж ирж байна. Яг та тэрэн дээр амар өөртөө ихтэй байх юм бол ингээд өөртөө ихтэй байх хэрэгтэй манифест хийх хэрэгтэй байна гэдгсэн шүү дээ. Яг тэр бодолч ингээ амар хүчтэй байх үед нэг бодож зорж байгаа юм дээрээ алхам үйлдэлүүд хийх юм бол тэднэр чинь яг танд бодит байдлаар нөгөө өмнө гарч ирсэн 6-гийн саваа буюу яг амжилтыг авчрах гэдэг. За ингээд уншлага маань дуслаа, баярлаа. Нэмэлтээр болохоор бид нэр яг одоо энэ амьдралын туулаад байгаа одоо юм маш шалгууртай таныг өстой яг хэр хүчтэй юм бэ харъя гэсэн яг нэг юм хорвоо ертөнцийн шалгалттай үе дээр явж байгаа хүмүүс маань энэ үеэ яг хизээ биш энэ үеийн дуусны дараа яг ямар шинэ үе эхлэх вэ? Тэр үеийн юу хизээнээс эхлэхээр байна. Тэр үеийн яг ямар үе байх вэ гэдгийг бид нар харна. За тэгээ дараагийн шинэ үед чинь ирэх айгу том аз жаргал юу байх вэ? За нэмээд бас таны амьдралын дараагийн шинэ үед ирж байгаа сорилт юу байх вэ гэдгийг харна. За тэгээ сахиуснуудын өгж байгаа зөвлөгөөг харах болно. Баярлалаа. За одоо бүгдээрээ 3 дугаар бүлгийг сонгож байгаа хүмүүсийнхээ уншлагыг эхлүүлье. 3 дугаар бүлгийг сонгож байгаа хүмүүс маань яг одоо амьдралынхаа ямар үе дээр явж ийн вэ гэдгийг харж байгаа. Тэгэж асуухад болохоор яах вэ? 3 дугаар бүлгийг ер нь харьцангуй залуу гэх юм уу? Ер нь бол сүүлийн үед анзаараад хахад миний YouTube-ийн бичлэгийг өмнөх жилүүдтэй харьцуулахад яг эд өсвөр насныхан аль эсвэл одоо яг нэг 21-ээс 25-тай байгаа яг тэр үеийнхэн айгүй их сонирхож үздэг болсон байсан. Ийм төрлийн хүмүүс 3 дугаар бүлгийг айгүй сонгосон байх магадaltaй. Гэхдээ за би бол яг наад бүлэгт чинь бол хамаарахгүй юм байна гэд уншлагыг орхиж болохгүй ялтчгүй энэ шар өнгийн цэцэгт үнэхээр таалагдаад та энэ бүлгийг сонгосон бол ер нь таны бүлэг мөн л гэсэн үг. Заавал ингээл амар нарийн энергийн шалгалтууд уг нь хэрэгтэй байдаггүй юм. Тэгээ ингээ харахад болохоор нь шүү дээ нэг бол бас ингээд хүний амьдралын мөчлөг наснаас туршлагаас үл хамааран ер нь янз байдгаа. За тэгээд яг яагаад би ингэж хэлж ийнэ гэхээр шүү дээ 3 дугаар бүлгийнхэн маань ерөнхийдөө яг одоо ингээд нэг юм сурах ёстой үе дээрээ явж байгаа гэж хүзэр дээр бол айгүй тодорхой бууж ирж байна. Яг өөрийгөө хөгжүүлэх шаардлагатай маш их зүйл сурж мэдэх ёстой ийм үе дээрээ явж байгаа гэж болвол гарч ирж байна л да. Тэрнээс биш яг ингэж бууж ирээд байгаа байхгүй юу? Нэг тийм одоо би яг гэр бүлтэй хизээ болох уу? Миний одоо 5-аас 10 жилийн дараах ажил карьер ямар байх уу? Би одоо ингээл байр авах ёстой, машин авах ёстой, материалын эд баялаг хоримтлуулах ёстой энэ төр гэсэн нэг тийм юмд санаа зовох ёсгүй үе дээрээ явж байгаа гэж болвол гарч ирж байна. Хэрвээ ийм юмд та санаа зовоод санаагаа чилээгээд байвал эн чинь яг одоогоор таны фокуслах ёстой зүйл биш байгаад байна. Ерөөсөө ингээд нэг тийм маш их зүйл сурж мэдэх айгүй их тийм амбицтай байх үе дээрээ явж байгаа гэх юм уу та. Шин зүйлсийг сурж мэдэж өөрийгөө хөгжүүлэх ёстой үе дээрээ явж байгаа. Тэг ялангуяа одоо бол ингээд шинэ ажил карьер эхлүүлэх, шинээр яг ингээд ажилд орох, ажлын гараанд гарах
карьерийн гараанд гарах айгүй зөв үе байна. Аль эсвэл ямар нэг байдлаар мэдлэг боловсрол хуримтлуулж өөрийгөө суралцуулж хөгжүүлэх ёстой ийм үе дээрээ явж байгаа. Энэн дээрээ л ер нь бүх 100% фокусаа өгөөд хичээгээд байх хэрэгтэй үе дээрээ 3 дугаар бүлгийнхэн маань явж байгаа гэж болвол бууж ирж байна. Тэгээд нэг их юм олон юм бодож ерөөсөө цаг алдаж бүр болохгүй. Ялангуяа ингээ анхаарал чи өөр юмнуудад бас сарних гад байгаа байж иж айгу магадгүй харагдаж байна л да. Гэхдээ анхаарлыг чинь хамгийн их сарниулж байгаа зүйлүүд ер нь юу юм бэ гэд тэгэхээр одоо гэр бүлийнхэндээ айгу санаа зовоод ч юм уу те. Аав ээжийнхаа эрүүл мэндэд за тэгээ ялангуяа ах トゥ ялангуяа ингээ бага насны дүүнер энэ төр байдаг бол тэдгээр хүмүүстэй ингэж анхаарлаа хандуулад байгаа байж иж болно. Гэтэ энэ уншлагыг сонсож байгаа аль хэзээ гэр бүл зохиогоод өөрсдөө яг үр хүүхдтэй болцсон хүмүүс маань бас байж иж болно. За эдгээр хүмүүс болохоор өөрийнхөө үр хүүхдүүдэд гэр бүлийнхээ амьдралд ингээл аягүй санаа зовоол тэдгээр зүйлсээ ингээд яг main focus гол анхаарлаа хандуулах зүйлээ болгоод байгаа болвол гэтээ хүзэр үгүй шүү. Одоо бол яг өөрийгөө бүтээх ёстой үе дээрээ та явж байгаа. Наснаас ч юм ерөөсөө үл шалтгаалаад гэсэн үг. Тэгээд биш үү те олон юм ингэж бодож эргэлзэх шаардлагагүй. За би ийшээ тийшээ аялах уу, гадагшаа дотгошоноо явах уу, хостой болох хэрэгтэй юм болов уу? Хосынхон харилцаанд илүү анхаарлаа хандуулах хэрэгтэй юу? Ер нь бол би ингээ хизээ хүнтэй сууж гэр бүл зохиох юм бол энэ төр гэдэг тийм юмд ерөөсөө анхаарлаа хандуулах биш. Тэр үе угаасаа болоогүй байгаад байгаа. Яг одоо таны анхаарлаа хандуулах хэрэгтэй юм чи тиймэрхүү юмнууд ерөөсөө биш гэж буулгаж ирээд байгаа байхгүй юу? Харин ч эсэргээрээ ер нь бол хараа энэ 9-ийн зоосон дээр энд баатрийн ийлт байгаад байгаа. Яг удаан хугацааны дараа одоо ингээд магадгүй те 5-аас 9 жилийн дараа та хэн болцсон байх юм бэ гэдгээ одоо яг бүтээх тийм маш чухал үе дээр явж байгаа. Тэгээ энэ нь болохоор ер нь л амар юм мэдлэг боловсролыг чухалчлах хэрэгтэй ийм үе дээрээ явж байна гэж хүзэр бол буулгаж ирээд байна. Тэгээд энэ 10-ын зоос доошоо харцсан 5-ын илт доошоо харж гарч ирж гин гэдэг бол ерөөсөө хит урт хугацааны юмнууд 10-ын зоос гэдэг бол одоо ингээд эд материаллык байдал гэр бүлийн бүр юм иж бүрдэл цогц карт гэх юм уу да. Ер нь бол энэ одоо ингээд ямар хүмүүст гарч ирүүл айгүй тохиромжтой вэ гэхээр бүр одоо 50-аад насны энерги 50-аас хойших насны энерги яг үнэндээ байдаг байхгүй юу? Энд чинь ингээ хүн маш олон жил амьдарч байна, маш олон зүйлийг үзэж туулж байна. Тэгээд ингээд айгүй мундаг карьертай болоод мөнгө санхүү одоо ингээ маш их хуримтлуулад үр хүүхдтэй болоод тэдрийгээ өсгөөд гэр бүлээ ингээ баттгаад аваад явхад ч юм уу маш олон жилийн хөдөлмөр цаг хугацаа шаарддаг тийм үү? А гэтэл та болохоор одоо магадгүй 20-од орчим настай байлаа гэж бодъё. 20-од насны дотор ингээ байна. А тэгэнгүүт хит ингээд юм урт хугацааны зүйлсэд одоо ингээд санаа зовоод чилээгээд байгаа бол эн чинь ерөөсөө таны main focus байх ёсгүй шүү. Энэ талаар бол бүр бодоод ч хэрэггүй яг зөвхөн өөрийгөө бодож би одоо яг юуг илүү сурч мэдэж өөрийн болгож авах уу? Ямар одоо юм quality те ямар потенциалыг би өөртөө ингээд суулгах уу гэдэг дээрээ л анхаарлаа хандуулах хэрэгтэй. Тэр юмнууд дээр фокуслаад явж байхад энэ өөрийн болгож байгаа мэдлэг ур чадвар чи угаасаа таны одоо энэ цаашдын 20 30 жилийн ирээдүйг чи ингээд шейплэдтэй хэлбэрт оруулаад өгнө гэж болвол хүзэр бол анхааруулж гин. Тэгээд хэд урт хугацааны ирээдүйд гэхээсээ илүүтэй ерөөсөө ойрын 1-2 жилийн мэдлэг боловсралтаа л маш их анхаарлаа хандуулах хэрэгтэй байна гэдгийг хүзэр бол гаргаж ирлээ. Тэгээд бас дээрэс нь одоо яг таны хийх сонголтууд ч бүр маш чухал гэж гарч ирж байна. Ялангуяа энэ уншлагыг сонсож байгаа дөнгөж одоо ингээ мэрэгчлээ сонгох гээд байж байгаа хүүхдүүд байгаа бол тэ та одоо яг ямар мэрэгжил сонгохын, юугаар сурахын тэр чин таны цаашдын ирээдүйн тогтвортой байдал таны баланс амьдралын баланс тэрийг шийдэх болно. За тэгээ залуучуудын хувьд ч бай ер нь бол би нас хамаагүй гэдгцэн шүү дээ. Тэгээ яг одоо таны өөртөө хийж байгаа сонголтууд, өөрийнхөө энерги цаг хугацааг зарцуулж байгаа зүйлс чинь ирээдүйн таны тайван амгалан байдал, таны эрх чөлөө, мөнгө санхүүгийн тогтвортой байдал, бусдад хүндлэгдэх тэр байдал эдрийг чинь ерөөсөө л тодорхойлох учраас одоо хийх зүйлсийн чинь яг үр дүн ирээдүйд ингээд маш тодорхой гарах учраас айгүй тийм зөв сонголтуудыг хийх ёстой. Маш олон сонголтуудын урд ер нь бол ирчээд байгаа. Гэтэ энэ дотроосоо ер нь бол
тийм өөрийгөө хөгжүүлэх, маш олон зүйлийг хийж бүтээх, суралцах юм маш энергийн хувьд аюул залуу үе дээрээ явж гинэ гэж хүзэр болвол маш тодорхой гаргаж ирж байна. За тэгээд дөрвийн илд доошоо харж гарч ирж байгаа хгүй. Юусоо ингэж залхуурч болохгүй үе дээрээ явж байгаа. Өөрт чинь яг нэг тийм одоо ингээл бас хүмүүсийг тайлгаруулах айгүй их юмнууд гарч ирж байна л та. Хүн болгон өөрийн гэсэн цаг хугацаатай тий. Хүн яг ингээд 30-аад наснда дэлбэлж нахиалж өөрийгөө олж болно. 40-од наснда болон зарим алдартай хүмүүс бүр 50-60-аад наснда хүртэл гинт ингээл баяжсан хийх ёстой зүйлээ ойлгосон байдгаа гэж тэгдэг. Гэтэл та бүхнийг сандрахах гээгүй шүү. Гэтэ одоо ер нь ингээл яг үнэндээ ингээд харахад бүр нойр хоолыг хасаж хөдөлмөрлөж маш их зүйлийг сурж мэдэх ёстой үе дээрээ л яалтчгүй яваад байгаа гэж байн гарч ирээд байна. Тэгээ энэ дээр ер нь хугацаа аваад те за надад цаг байгаа, надад боломж гараад ирнэ. Яарад яах вэ гэж бодож байгаа бол үгүй ээ яг яарах ёстой үе дээрээ явж байгаа шүү гэж хүзэр болвол гаргаж ирж байна. Гэхдээ яарад юунд анхаарах юм бэ гэхээр өөрийгөө хөгжүүлэх дээр л анхаар гэж бууж ирээд байхгүй. Зөвхөн урагшаанаа хар. Гэтэ урагшаанаа харахтаа биш үү те ингээд нэг тийм холын ирээдүй биш. Hierophant доошоо харж гарч ирж гин гэдэг бол за би ирээдүйд ямар байр суурьтай, ямар карьертай, ямар амжилттай хүн болох юм болоо. Миний гэрлэх суух хүн ямар хүн байх юм болоо. Хизээ гэрлэх юм бол хизээ би үр хөвгттэй болох юм бол тэдгээр зүйлс биш илүү эрх чөлөөтэйгээр маш юм олон эрсдлүүдийг гаргаж олон юм үзэж нүд тайлж тэ маш их олон зүйлийг сурах ёстой үе дээрээ 3 дугаар бүлгийнхэн маань явж байгаа. Энэн дээрээ л яарах хэрэгтэй. Өөр юм дээр ерөөсөө яарад хэрэггүй гэдэг ийм маш тодорхой мессеж болвол гарч ирж байна. За тэгээ ордуудыг энэ чинээс харах юм бол маш хүчтэй хумхын орд, үхрийн орд, жинлүүрийн орд, нумын орд, ихний орд гарч ирж байна. За энэ нь таны айл эсвэл тантай ойр дотн байгаа хин нэгний орд байж иж болно. Бас хилэнцгийн орд харагдаж байгаа юм байна. За яг ийм үеэрээд явж байгаа гэж бууж ирлээ. Янз бүрийн тийм obstacle асуудал байхгүй. Эхний хоёр бүлэгтэй харьцуулахад одоо ингээд нэг тийм айгүй их зүйлийг тисэж төвчих ёстой. Том асуудлуудыг туулах ёстой биш. Зүгээр л яг өөрийгөө хөгжүүлэх мэдлэг боловсрал өөрийнхөө яг цагийг үргэх ёстой. Шин зүйл сурах мэдлэг ихтэй ийм үе дээр явж байна гэж бодвол гарч ирж байна. За та болохоор одоо яг энэ зөв замаараа явж чадж байгаа юу гэдгийг асууж байгаа. Ер нь бол ямар үе дээр явж ийн вэ? Ямар үе дээр явж явах ёстой вэ гэдг нь сайн гараад ирсэн. За яг энэ үеийнхаа одоо яг зөв замаар урагшиж чадж гин үү гэдгийг харъя. За 3 дугаар бүлгийг сонгож байгаа хүмүүс ер нь яг зөв замаараа явж чадж гин үү гэвэл гэхдээ яг шударгаар хэлэхэд бол одоогоор үгүй гэж хүзэр дээр болвол гарч ирж байна. Ер нь яг зөв замаараа явж гин үү гэж үзсэн чинь илүү нэг тийм нарийн асуудлууд гарч ирээд байгаа байхгүй. Хүн яг нэг юу хийх ёстойгоо яахаа мэдэхгүй ингээд нэг тийм амьдралд яг юу хүсэж байгаагаа мэдэхгүй тийм үед ингээд нэг орчдог доо. Ялангуяа энэ хизээ хамгийн их мэдрэгддэг вэ гэд тэгэхээр ихэнх өсвөр насныханд аягүй их мэдрэгддэг. Ялангуяа одоо том шийдвэр гаргах, ялангуяа их сургуульд яг ингээд орох төгсөж байгаа ийм хүмүүст аягүй их мэдрэгддэг гэх юм уу? Яагаад вэ гэд тэгэхээр одоо энэ болохоор зүгээр богинохон жишээ шүү. Ер нь бол яэш ингээл ойртол нохон дуу ингээл төхөөлтэй тэгээ тэгж яхад за яг юугаар сурах вэ? Ямар мэрэгчлэлтэй болох вэ гэхэд яг юу болмоор юу хүсэж байгаагаа мэдэхгүй байдаг тийм асуудал бол намайг 10 жилд байхад
бидний үед амар их байсан. Одооны хүүхдүүд бол гэхдээ аягүй айхтар хэрсэн мундаг болцсон юм шиг бол надад санагдсан ч гэсэндээ бас ингээд өөрийгөө олоогүй ойлгоогүй байгаа хүмүүс бол байгаа. Яг тийм мэдрэмж бол мэдрэгдээд байна. Тэгээ энэ болохоор ингээд энэ бүлгийг сонгож байгаа хүмүүс ерөөсөө юм жоохон залуухан хүмүүс байгаад байна гэсэн үг биш ээ. Хүн ингээ 20 гарсан ч 30 гарсан ч тэр битэл 40 50 гарсан ч гэсэндээ ингээд яг өнөөдрийг хүртэл ингээд амьдралдаа хийж ирсэн зүйл нь яг өөрийнх нь үнэхээр хүсэж хийж бүтээсэн зүйл биш юм шиг санагдаад амьдралаасаа ингээд шинэ утга учир хайгаад эхэлдэг. Ялангуяа одоо ингээд нэг тийм 30-аад насны төгсгөл 40-аад насны эхлэл дээр crisis гэж юм бол үүсдэг. Тэгээ энэ болохоор юу вэ гэд тэгэхээр одоо ингээд хүний яг эд ингээд хийж бүтээдэг нэг тийм хурд ингээд арай өөрчлөгдөөд гэх юм уу да. Яг нэг иймэрхүү байд юм шүү. Би болохоор бас яг хурж үзээгүй учраас одоохондоо арай болоог байгаа учраас мэдэхгүй байна. Гэхдээ ингээд яг нэг тийм 20-аад насны 30-аад насны ихэнх үеийн тийм амар идэвхтэй буцалсан байдал ингээд жоохон хоошоо шуфтраад тэг юмс тайван болоод эхлэх үед яг тэр нэг 30-аад насны эхлэл 20-аад наснд ямар байсан юу хийж бүтээж исэн тэр үеэ ингээд санагалзаад жоохон ингээд сандраад эхэлдэг гэж байгаа. Аль эсвэл яг ингээд маш их зүйл хийж бүтээгээд одоо ингээд үр хүүхэд ч гэсэндээ гараас гараад хайтаахан том энтер болоод тэг ажил төрөл ч гэсэндээ тэгшрээд ингээд эхлэнгүүд хүн өөр шинэ утга учир хайж эхэлдэг байгаа байхгүй. Шинэ ингээд гоё мэдрэмжийг өгөх юмыг хайгаад ирээд тэгээд яг юу хүсэж байгаагаа ойлгохгүй ингээд төөрөлдөд эхэлдэг. Яг иймэрхүү энерги 3 дугаар бүлгээс маань маш их харагдаад байна л да. Тэгээ яг зөв замаараа явж чадчихэв үү гэвэл жоохон үгүй байгаад байна. Хоёр жишээ гараад байна. Эхнийх нь болохоор яагаад зөв замаараа явж чадахгүй байгаад байна вэ гэхээр биш үү та болохоор одоо ер нь өөрийнхөө амжилт, өөрийнхөө мэдлэг боловсролыг л амар дээшлүүлэх үе дээрээ яваад байна гэж бууж ирж байгаа байхгүй. Ерөөсөө ингээл энэ олон элдүүд тэр тусмаа одоо энэ зарцын элд, баатрын элд, хааны элд энтер болвол ерөөсөө л ингээд амар завгүй өөрийгөө хөгжүүлэх мэдлэг боловсрал гэдэг зүйлийг ялангуяа айгүй хурааж хуримтлуулах тэг зүгээр хурааж хуримтлуулаад зогсохгүй цаашлаад тэрүүгээрээ ямар нэгэн зүйл хийж бүтээж одоо өөрийнхөө нэр төрийг ингээд олон түмэнд мандуулахтай ийм үйл ажиллагааг илэрхийлдэг байхгүй юу? Тэрэн дээрээ ерөөсөө ингээд нэг тийм үйлдэл хийж чадахгүй байгаад байна л гэж гарч ирээд байна. За ингээд байгаахийн шалтгаан гэх юм бол ихэнх хүмүүсийн хувьд ер нь нэг юм хайр дурлалыг айгүй нэгт тавиад байна. Энэ нь бол гэхдээ одоо жоохон буруул байгаад байна гэж бууж ирж байна л да. Гэтэ тэглээгээд одоо хостой байгаа хүмүүсээсээ сал боль гэж байгаа юм биш. Яг юм хайр дурлал хосын харилцаанаас илүү өөрөө өөр дээрээ л анхаарлаа хандуулах хэрэгтэй байгаад байна шүү. Өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй байгаад байна шүү гэж болвол бууж ирж байна. Тэгэд бас хосын харилцааны динамикийг харахад болохоор яг ингээд эмэгтэй хүн ер нь үр хүүхэдтэй энтер болчих юм бол дор хаяж 1-2 жил магадгүй тэрнээс ч ингээд урттэй үр хүүхэдтэй өсгөөд яг ингээд нэг юм аж ахуйн амьдралд анхаарлаа хандуулад эхлэхээс өөр аргагүй үе ирдэг штэ тий. Тийм үе дээрээ байгаа одоо энэ уншлагыг сонсож байгаа эмэгтэйчүүд байсан ч бай хамаагүй өөрийгөө хөгжүүлсээр л авах хэрэгтэй. Онлайн сургалт энтерт суу тий яг өөрийнхөө мундаг чаддаг байсан зүйлээ ерөөсөө битгий орхигдвол битгий өвөршүүл ядаж ингээд уцаараа хэрэгтэй мэдээлэл энтер уншчи, судалжи, гадаад үг энтер цээжилжи гэж хүзэр бол бүр хилээд байгаа байхгүй юу. Тэгээ ер нь бол хайр дурлалд өөрийгөө жоохон золиослоод байгаа юм болвол ажиглагдаж байна. Тэгээ бас нэг талаараа байна шүү дээ тий. Яг ингээ хостой байгаа энэ хайр дурлалд айгүй анхаарлаа хандуулад байгаа хүмүүсийн хувьд одоогоор таны хайр дурлалын харилцаа айгүй сайхан байгаа байж ич болно. Ер нь бол хайртай хүн чинь танд үнэхээр юугаач харамлдаггүй тий. Мөнгө санхүү талаасаа таныг айгүй дэмждэг, өөрийг чинь аюулгүй сейф байлгаад байгаа. Тэгтээ ингээл амар муухай санаалал за яачаач хүлээгээл амар өөртөө хөрөнгө оруулаад өөрийгөө хөгжүүлээд бай энэ төр гэж хэлж байгаа юм бол ерөөсөө биш. Эрт орой хизээ нэгэн цагт те яг ингээд хайр дурлалын ийм гоё доктортой харилцаа хайртай хүн чинь таныг ингээд хайрлал юугаарч дутаахгүй байлгаал те өө юм хүм хийгээд яах юм би хичээгээд би өөрийгөө дайжлаад чамаага ад жаргалтай байлгана бүх зүйлийг нь хийж өгнө бүтээн энэ төргээ тэр хийсэн үгэндээ хүрсэн ч бай хамаагүй та энээс гэхдээ жоо явхаа болно. Яг үүндээ таны хамтрагч чинь тэнд ингээд ажиллаад хөдөлмөрлөөд те өөрийгөө хөгжүүлээд ингээд илүү давуу байдалтай яваад байна шүү дээ. Тэгэнгүүт яг ингээд өөрийгөө нэг тийм өөрийнхөө амьдралын гол дүр биш юм шиг те
найз залуугийнхаа амьдралын, нөхрийнхөө амьдралын туслах дүр юм шиг бодож эхлэх гээд ээж магадгүй гэж гарч ирж байна. За хоёрдугаар өөр нэг салж байгаа хэсэг нь болохоор шүү дээ тий. Нэг л нэг тийм ганцаараа ямар нэгэн зүйл хиймээргүй байгаад байгаа хүмүүс байна. Иймэрхүү хүмүүс бол байдаг. Нэг бизнес эхлүүлэе гээл тэгэнгүүт тэрийг яг ингээд ганцаараа эхлээд, сэдээд, хөгжүүлээд явж чадахгүй. Ингээд нэг найзтайгаа хамтчих гад хичээгээд идэх ч юм уу. Аль эсвэл за би нэг ганцаараа хийж чадахгүй нэ, намайг дэмжиж, надад туслаад ингээд те надтай гар нийлээд ажиллах ийм хүн гараад ирээсэ гэдэг ч юм уу. Сурахаар явмаар санагдлаа гэхэд ганцаараа явмааргүй байдаг, хин нэг авч явмаар байдаг. Тэгээд ингээд айгаад байгаа жоохон төөрөгдөд байгаа байдал бол 3 дугаар бүлгийнхэнд маань ажиглагдаж байна. За саяны хоёр шалтгаанаас болоод зөв замаараа явж чадахгүй байгаадын шүүл гэдгийг хүзэр болвол гаргаж ирж байна. Тэгээд байна шүү дээ те энэ 10-ын зоос танд гэхдээ өөрт чинь айгүй чухал байгаад байгаа байхгүй юу? Ер нь цаашдын таны гэр бүлийн тогтвортой байдал, мөнгө санхүүгийн ашиг орлого ер нь бол ингээд өөрийн гэсэн юмтай болохыг амар хүсэж байна. Өөрийн гэсэн бизнестэй, өөрийн гэсэн брэндтэй та яг ингээд мөнгө санхүүгийнхаа ашиг орлогыг байнга ингээд олоод хүртээд байж идэг юм том тогтвортой зүйлийг угаасаа хүсээд тэрэнд айгүй санаа зовоод байна. Энэний тулд зүгээр л яг одоо хичээж эхлэх хэрэгтэй. Хичээж эхэлж фокуслах хэрэгтэй юм. Шууд л одоо энэ нэг хувийн ажлыг эхлүүлэх гээл эсвэл амар карьер хөөгөөл өндөр оргилд гарах гад тэр зүйл рүү ингэж эйм хийж онилох биш. Зүгээр юм жижиг амжилтууд руу эхэлж анхаарлаа хандуулах хэрэгтэй байгаад байгаа байхгүй. Энэ болохоор сурж боловсрох. Яг ингээд ямар нэгэн тийм бизнесийн ноу хавыг эхнээс нь эхэлж сурах те нэг тийм арга барил, мэдлэг, потенциалуудыг эхнээс нь өөртөө яг ингээд маш зөвөр суулгаж эхлэх хэрэгтэй байгаад байна. Тэгхийн бол одоо ингээд яг овоо босчж जैन. Тэгээд ер нь бол шаадгаа ирээ суухан цаг хугацааны асуудал гэх юм уу. Тэгээд temperance дэше харж гарч ирж байгаа гэхээр тийм ер нь бол амьдралынхаа хүчин зүйлсийг айгүй тэнцвэржүүлж эхлэх хэрэгтэй байна. Ер нь бол өөрийнхөө эрх чөлөө энтрийг айгүй нэгдүгээрт тавих хэрэгтэй байна. Та юунаас ч хинээс ч эхлээд хамааралгүй болох хэрэгтэй байгаад байна. Өөрийн хувийн орон зай гэдэг зүйлийг асар нэгт тавих шаардлагатай байгаад байна шүү гэж хүзэр болвол гаргаж ирж байна. Тэгээ Knight of Swords дэше харж гарч ирж байгаа гэхээр аль болох хурдан зөвхөн өөрийнхөө төлөө ажиллаж, хөдөлмөрлөж, сурж, өөрийгөө дайчилж, жоохон шүүсээ шахах хэрэгтэй байна гэж гаргаж ирж байна. 6-гийн зоос доошоо харж гарч ирж байгаа нь шүү дээ. Одоо байгаа ер нь бол ийм comfortable байдал, юмыг яаж мэдгүй тогтвортой биш шүү. Тэгээ өсгийн жаргалыг жаргал бүү бод гэдэг шүү дээ. Тэрнтэй адилхан ер нь бол эцэг их нь айгүй дэмждэг, тусалдаг. Өөрийг чи яг ингээд тэг хүснээр чин байлгадаг. Ерөөсөө ингээ яарад хэрэггүй чи өөрийнхөө учрыг олно. Юу хиймээр энэ тэрийг сайн бодож байгаад ингээ хөдлөх гэж байгаа. Одоо ийм залуучууд байгаа болов биш үү? Яг ингээд эцэг эхийн энэ сайхан сэтгэлд найдаад байж болохгүй. Эн чинь ер нь мөнх биш. Тийм болохоор одооноос яарж өөрийгөө дайчлах хэрэгтэй. Ухсын харилцаан дээр болвол биш үү те. Нөгөө хүн чинь ингээл танд айгүй гой зүйлсийг өгөөлэн, хичээгээл. Тэгснээ энийгээ ингээд те ирээдүйд таныг голоод ч юм уу буцаагаад авчин болчин гэсэн үг бол биш. Гэхдээ ер нь бол ийм балансгүй байдал ирээдүйд таны өөрийн чинь зүрх сэтгэлийг шархлуулна гэж гарч ирж байгаа байхгүй юу? Яг нэг миний үзчихсэн нэг айгуу туртаг кино гэдэг Worst Person in the World гэдэг ер нь бол Норвег кино л да. Тэгээ ер нь бол гоё кино байсан. Гэхдээ товчхон хэлэх юм бол ингээд гол дүрийнх нь эмэгтэй нь өөрийгөө ингээ хорвоо ертөнцийн хамгийн муу хүн гэж юу нь бол бодоод байгаа байхгүй. Тэгээ мань хүн болохоор яасан бэ гэхээр нэг найз залуутай байсан. Тэгээ өөрөө болохоор яг ингээд нэг тийм амар карьерын дээр хөөж эхлэегүй, айгүй их олон сургууль сольж байсан тийм эмэгтэй байхгүй да. Энд чинь ингээд яг өөрийнхөө зөв direction-ыг олохгүй байгаад байна гэсэн үг байхгүй. Гэтэл нөхөр нь болохоор айгүй амжилттай тийм комик зураач байсан юм. Тэгэл ингээл хамт байх тусмаа эмэгтэй маань ингээл амар өөртөө сэтгэл хангалуун бус болоо л гэсэн. Эрэгтэй нь болохоор өөрт нь маш хайртай, гэр бүлэнтэр болно гэж боддог тий. Өөрт нь бүр маш хайртай. Тийм байгаад хахад нөгөө хүнээсээ ингээ болоод явчихж байгаа байхгүй өөр хүмүүнтэй нийлээд. Тэгээ яг яагаас салсан бэ гэд тэгэхээр би ерөөсөө ингээд чамтай хамт байхаар тий өөрийгөө дутуу гэдгээр мэдрээд байна. Чи өөрийгөө амар олцсон байна. Чи айгу мундаг байна тий.
чи амьдралынхаа зорилгыг олцсон байна. Гэтэл би ерөөсөө чиний хажуу тийм юмгүй байгаад байна гэд бас юм амар сонин үнцэг гарч ирсэн. Тэгээ тийм зүйл ер нь мэдрэх гээд ээжиж магадгүй шүү. Ийм учраас аль болох өөр дээрээ эртгэн анхаарлаа хандуулж цаашдын амьдралын зорилгоо тодорхойлохын тулд хичээж эхлэх хэрэгтэй байна. Харамсалтай нь 3 дугаар бүлгийнхэн маань одоохондоо энэ зам руугаа ороогүй байгаад байна. Тэг яг юу хийх ёстой вэ гэдгийг нь болвол сая нэлээд тайлбарлалаа гэж бодож байна. За ингээд уншлагын дуслаа, баярлалаа. Нэмэлт дээр болохоор бид нар ер нь юуг харах вэ гэд тэгэхээр за яг энэ амьдралын мөчлөг байгаа штэ. Энэ амьдралын үе гэх юм уу? Энэ дуусаад дараагийн шинэ үе чинь яг ямар байх юм бэ? Юу болох юм бэ тэнд гэдгийг харна. За тэгээд дараагийн амьдралын чинь шинэ үе эхлэх үед та яг яаж ад жаргалтай байх уу гэдгийг харна. За тэгээд тэр үед бас гарч ирэх сорилтуудыг харна. Сахиуснуудын өгж байгаа зөвлөгөөг бас харах болно. Баярлалаа.